За сайн байцгаана ээлжид бичлэгтэй тавтай морил өвлийн зэвсэг цувралынхаа төгсгөлийн ном болох Ариун галын хот номыг та бүхэндээ ярьж өгөхөөр бэлтгэсэн байна. За номын эхлэл бүгдээрээ цоон шинхэн дөрүүдэд танилцсан. За энэ бол Emma Carsters. За энэ бол сүдрийн ангуучдын овг байгаа шүү дээ. За Emma-г гэх юм бол ээж аваахаа хамт LA буюу Лос Анжелесийн хүрээлэн рүү явж байгаагаар эхэлдэг. За манай Emma одоо 12 настай. Тэгээд хүрээлэнд өдөр бүр очиж бэлтгэл сургуулилт хийдэг байгаа. Манай Эмагийн хамгийн сайн найз нь гэх юм бол Julian Blackthorne гэдэг хүү байгаа. Манай Julian буюу Jules гэж дууддаг. Jules маань Эматай чацуу 12 настай. За Лос Анжелесийн хүрээлэн ямар овгийнхаа удирддаг вэ гэх юм бол Blackthorne-ийн овгийнхаа удирддаг аа. За тус хүрээлэнгийн захирагч нь болохоор Andrew Blackthorne гэж байгаа. За Andrew гэх юм бол 7 хүүхэдтэй. За анхны 2 хүүхэд нь болохоор Фэри гүнжээс гарсан байдаг. Тэгээ Фэри гүнж нь 2 хүүхдээ гэхдээ төрүүлчгээд хаяад явчихсан. Тэгээ дараа нь 2 дахь эмэгтэйгээ танилцаад эхнэрээ болгосон. За 2 дахь эхнэрээс нь болохоор 5 хүүхэд төрсэн байгаа. За хүүхдүүдийг нэрлээд явчихъя. Фэри эхнэрээс нь төрсэн анхны 2 хүүхэд нь болохоор Хелен Blackthorne эмэгтэй 18 настай, Маркус Blackthorne эрэгтэй 16 настай байгаа. За 2 дахь эхнэрээс нь төрсэн хүүхдүүд нь гэх юм бол Julian Blackthorne эрэгтэй 12 настай. За Levi Blackthorne, Tabrus Blackthorne, Levi нэмэгтэй, Tabrus нь эрэгтэй, хоёлаа эхрүүд 10 настай. За Drusilla гэж байгаа. За Drew гэдэг явчих. Drew маань болохоор 8 настай эмэгтэй. За хамгийн бага хүүхэд нь болохоор Octavius гэдэг за Тави гэж нэрлэдэг. За Тави маань болохоор 2 ойтой байгаа. За манай Эндрю захирагчийн маань 2 дахь эхнэр нь хамгийн бага хүүхдэд төрүүлж байгаа. Төрхийн хүндрэлээр нас барсан. Тэгээд үүний дараагаар болохоор Катрина гэдэг эмэгтэй тэднэрт ээжийнх нь оронд ээж болж бүхэл тулааныг бэлтгэж, багшилж, сургаж ирсэн байдгаа. За Эмагийн хувьд гэх юм бол Blackthorne-ийн хүрээлэнд өдөр болгон очиж бэлтгэл сургалт хийдэг Jules-тэйгээ найзалж нөхөрлөгөө. За Blackthorne Carsters бол үе удмаараа л ерөн битэйгээ илэгтэй байсан нөхөрсөг хандаж нөхөрлөж найзалж ирсэн сүдрийн ангуучдын нэр хүнд бүхий овгууд байгаамаа. За Эмаг ээж аав нь хүргэж өгчөөд яваад өгдөг. Тэгээ Эма хүрээлэнд орж ирэнгүүт манай Нью-Йоркийн хүрээлэн болохоор сүмийн барилга дотор байдаг чулуун хантай жоохон хуучинсаг загварын байгууламж байдаг штэ. Харин LA-ийн хүрээлэн маань болохоор маш шинэлэг, загварлаг, шилэн барилгад байдаг. Тэгээд бэлтгэлийн тэнхмээсээ шууд гадагшаа хараал далайн ирээг, элсэн ширхэг зэргийг мэдэрч харж болдог. Надад бол байгууламжийн загварын төрсөл нь таалагдсан. За ингээд Эма маань болохоор хүрээлэн руугаа орж байгаамаа. За тэгээ хүрээлэн руугаа орсон чинь Эндрю захирагчтай таардаг. За тэгээд хайлт таарчаад нөгөө чинь гүүгээд бэлтгэлээ хийж идэг. За манай Tabrus болохоор ер нь жоохон дотоод ертөнцтэй хүн итгэдэггүй тийм хүүхэд байдгаа. Тэгээд шууд хутга шидэх бэлтгэл хийж агаад өөрийнхөө төрсөөх Марк руугаа хутга шидэж орхидог. Тэгвэл Маркын хутгаасан болтонгуудаа Tabrus-аас чи яагаад намайг үзий ядж байгаа юм бэ? Би чамд хайртай гэж тайлбарлаад байжсэн чинь хонх дуурнаа. За энэ хонх нь ямар хонх вэ гэх юм бол хүрээлэн сүдрийн ангуучаас өөр хүн орж иж байгаа бол заавал хонх дарж дуургадаг байгаа. Тэгээ манай зочин ирчтэй гэж бодоо байж байтал гів гинт зэвсгийн бэлтгэл хийсэн танхим нь дайвалзаад ирдэг. Тэгээд манай Эмма айгаад тэгээд ямар ч гэсэн Марк, Катрина хоёр болохоро арай томоороо юу болж байгааг харах гад яваад өгдөг. Тэгээ манай эдийг твсгийнхаа танхимд хүлээж гэж хэлнэ. Гэхдээ Jules Emma хоёр ярилцаад энэ хүлээх нь аюултай байна гэд хойлоо хуваагдж яваад Эндрю буюу Jules аавынхаа ажлын өрөө рүү явж Клауд мэдэгдээ тусламж дуудахаар шийднэ. Ингээд Jules эхрүүдийг аваад явдаг. Харин Emma Drew-гийн өрөөнд ороод Drusilla болон Tavi хоёрыг аваад тэгээд Эндрюгийн Jules-ийн аавын ажлын өрөөнд уулзахаар тохирноо.
За хоёр тишээ салаа явдаг гэсэн. Тэгээд бүгдээрээ маш чимээгүй алхаж явж байгаа. Дээнд бол хүмүүс ойрлол хашгичаал ер нь жоохон амар байгаа гэсэн. Тэгээд Друсела руу очсон чи Друсела нь хутаг барьчихсан. 2 настай дүүгийнхээ орны өмнө зогсчихсан байж дээ. Тэгээд байдал нөхцөлийг тайлбарлаад Друселаг хөтлөөд тавыг тэрврээд Эндрюгийн ажлын өрөө рүү явж байдаг. За тэгсэн чинь ягаад ч буруу эргэлт хийгээд гівгэнд бүх хүмүүсийн донд ороод ирдэг. Тэгсэн чинь тэр дунд нь манай Себастьян нөгөө өхлийн айгаа барай зогсчихсон. Тэмцэлдээд ялагсан сүдрийн ангуучдыг хуургаж байдаг юм аа. За тэгсэн чинь Эндрю аль хэдийн тухайн өхлийн агнаас уугаад хуурдагсан байдаг. Тэгээд Себастьян шууд Эндрюд тушаал өгөөд чи Катринаг энэ хүүхдүүдийн багш штэ тий барьж аваад өхлийн агнаас уулгаа гэж хэлээд Эндрю юу ч үгүй гэж эсэргүүцэхгүйгээр очоод Катринаг шууд барьж байгаа ламруу нь өхлийн аяг цутгаад тэгээ өөртөө адилхан хуургачдаг. За тэгээ Маркигаас барьчихсан байдаг. Тэгээ Маркиг хагас Фери гэдгийг мэдэнгүүтээ Себастьян хэлэхдээ би Феричүүдийг гомдооморгүй байна. Магадгүй Маркусыг за баг Феричүүд нөхцөн дээр хаа баг зэрлэг авд өгсөн дээр хаа гэсэн зүйл ярьдаг. Эсвэл өргөл болгоод дахил өөргсөн жоохон бохоо гэсэн зүйл яриад байж байгаа. Тэнгүүт нь Эма чинь өөрхөн багшийг нь тэгээд өөрхөн найзын аавыг нь ямар болгосныг харж байгаа. Тэгээ Маркигаас дахил махил өргөнч гинөө те янз бүрийн яриад харангуйтай тэсэлгүй шууд бүсэндээ байсан хутгаа ангуудаа Себастьяны зүрх рүү шидчихдэг. Тэг яг зүрхийг ондог заяа. Эма яг онсноо мэддэг. Уг нь л ингээд өвөх ёстой байхгүй тэр хүн. Тэгсэн Себастьян өвөхгүйгээр шууд хутгаа суулж гаргаж ирэл эргүүлээ шидчихдэг. Тэнгүүтээ Эма харангуйтай охин минь чи маш сайн байлаа. Маш сайн байгаа юм лоо. Гэтэ миний ээж Лилит намайг ямар ч зэвсгэнд өртгөөргөө болгочихсон гэж байгаа байхгүй юу? Энэ атмосфер хийсэн ямар ч зэвсэг эсвэл энгийн педалаар хийсэн ямар ч зэвсэг намайг өвтгөж чадахгүй. Зөвхөн Деважигийн зэвсгэл намайг өвтгөж чаднаа. Гэтэ чи энийг клавд хэлж чадахгүй нь харамсалтай. Гингүүтээ энэ охиныг ал гэж тушаадаг. Тэнгүүт нь Эма Друсела тавыг өгөө зүхтаалгацсан байсан. Тэнгүүтээ өөрөө шууд зүхтааж эхэлнэ. Тэгээд зүхтааж байгаад Эндрюгийн ажлын өрөөнд орж ирэнгүүт аль хэдийн манай Жюлс клавтай холбоо бариад тэгээд портал халга нээчихсэн байдаг. За тэнгүүтээ портал халгаар дүүнрээ явуулчихсан. Эма Жюлс хоёр тэгсэн портал халгаар зүхтаагаад Идрист ирж чаддаг аа. За хэлийн Блэктерний хувьд гэх юм бол Алиана Блэктернтэй бол найзалж байгаа. Тэгээд тохойд бол Идрист байсан учраас дүүнэртэй тусалж чадаагүй. За ингээд зөвхөн Марк л тэдний гарт ороод үлддэг байгаа. Харамсалтай тий. За одоо ингээд үндсэн үйл явдал руугаа орноо. За Джейс уулын оройд Жордантай хамт бясалгал хийгээ сууж идэг. Тэгээд Джейсийн суцаар ариун гал урсаж байгаа. Хэдийгээр энэ ариун галын хүчээр Себастьянтай холбогдсон холбоогоо тасалж чадсан ч гэсэндээ ариун гал нь Джейс торимтлагдчихсан. Тэгээд хүн амьтныг шатаах гээд байгаа учраас ариун гал өөрөө удирдах захирч сурахын тулд Жордантай хамт бясалгал хийгээ сууж идэг. Тэгэхээр нэг тийм бүгдэлтэй болж байгаа нь бол харагддаг юм аа. За ингээд тэд нартай хамт болохоор манай Clary, Isabel, Simon, тэгэл Alec бүгдээрээ хамт байж идэг. Тэг Clary Jess хоёр бие биендээ хүрч чадахгүй, тэрэлж чадахгүй, жоохон үнсэлгээл юм уу тог цохол гал гараад тэгэл манайр жоохон хэцүү байдалтай байдаг. За тэгсэн чинь Alec маань болохоор Магнустай муудалцсан. Магнусаас салцсан байдаг аахгүй юу? Яагаад гэх юм бол Магнус нь чи намайг ингээд мөнх биш болгох гэж Камилтай уулзч муулсан гэд дургу болчихсон. Тэгээ нэр манай Камил гээд алдар цус орогч юм болохоор Моринд алагдсан байдیں۔ Мори ингээд нөгөө нэг Морин Браун гээд манай Саймоны араас гүгээ Саймонд хазуулцдаг нэг охин мэсэн штэ. Тэнгүүтээ цус орогч болоод хуурцсан байсан. Тэгээ Саймоныг дагуулад Clary, Jess ингээ Саймон 3 Лилидэд баригдаад өнгөрсөн ном дээр чинь боо юм болдсон штэ. Тий. Өнгөрсөн ном биш юм байна. Юу 4 дахь ном дээр гардаг штэ тий. За тэгээ Морин болохоор Камилыг алцсан. Тэгээд ер нь бол цус орогчийн тэргүүнийг алхаар тухайн цус орогчийн сүргийн тэргүүн болд юм байл та. Садан хүн чаншиг багаас тэгээд Морин жоохон охин цус орогчдын тэргүүн болсон байгаа гэсэн үг.
За манай Саймоны хувьд гэх юм бол Кайны тэмдэггүй болсон. За яаж Кайны тэмдэггүй болсон бэ гэсэн чинь нөгөө Разел сахиусан тэнгэрийг дуудсан шүү дээ. Тэгээ Разел сахиусан тэнгэр шүү Саймоныг алах гэсэн чинь Саймон Кайны тэмдэгтэй байсан болохоор алж чадаагүй. Тэгээ Саймон хүсэлтэд хэлээд Разел Саймонд ариун галтай илдийг өгсөн тийм үү. За тэгээ Разел хариуд нь юу нэгдэг вэхээр би чамаас Кайны тэмдэгж ямар байна гэж хэлдэг. Тэгээ Саймон сахиусан тэнгэрээс Кайны тэмдэггүй болсон ч гэсэн намайг алахгүй гэсэн амлалтыг нь аваад тэгээ сахиус нэгэн амлал хамгийн ариун нандин зөвлөдөг л да. Тэгээд Саймонд амлалтаа билүүлээ. Саймоны одоо Кайны тэмдэг манай Разел арчаад авчихсан гэсэн. Тэгээд манай Саймон бол одоо зөвхөн өдрөөр явагч цас аргач хിവэрэ байгаа. Кайны тэмдэггүй болчихсон байгаа. За ингээд манайд байж л Джейс Магнустай очиж уулзахаар болно. Тэгээ Магнусыг ятгах нь Алиг дээр гэж нийлээжээ. Камилч угаасаа л хорон санаатай цас сарагч байсан штэ. Алиг жам тайртай штэ. Алиг одоо ичж байгаа те. Чамайг мөнгө настай болохгүй гэж бодгоо болсон гэдгийг хэлэх гээд явж байгаа заяа. За Clary Simon хоёр болохоор удахгүй Christmas болгож байгаа учраас найзуудаа бэлэг авнаа гэж бодоод Нью-Йоркийн дэлгүүрээр хэсгээр болдог. Тэгээ бос нь болохоор хүрээлэн рүү явахаар болдгоо. За ингээд манай Clary Simon сайхан Christmas-ийн дэлгүүрээр хэсэл за Джейс явах уу, Изабель явах уу, Алигд явах уу гэж бодоод үнэртний дэлгүүрт орж ирэнгүүтээ Clary чи Изабельд энэ үнэртээ савдах юм уу гэж мэгэл яриад байж байтал гинт Jocelyn Люк хоёр хүрээд ирдیں۔ Тэгээ гайхаад Clary гайхаа байдсан чинь одоо ингэ бүгдээрээ хүрээлэн рүү явах шаардлагатай боллоо гэд. Тэгээ хүрээлэн рүү явдаг. Тэгсэн чинь бүгдээрээ ирчихсэн байдаг. Джейс ч гэсэндээ ирчихсэн байдаг. Тэг юу болсон бэ гэсэн чинь ингээд Себастьян одоо хотод руу байгаа хүрээлэн рүү дайрч эхэлж байна. За тэгээд дайраад эсэргүүцнийг нь алаад өөрөлдмөл хөөхөд хөгшин хүмүүсийг нь алангуудаа толгох чадвартай сүдрэн ангуштын шууд хувиргаж байна. Өөрийнхөө армийг бүрдүүлж байна. Тийм учраас хэдүүлээ Идрис рүү хамгаалалтанд орох ёстой гэж хэлдэг. За энэ бол мэдээ сүдрэн ангуч таалагдахгүй. Гэтэ ямар тааж Себастьяны гарт орохгүй тул явахаар шийднэ. За ингээд ямар хүрээлэнгүүд дайрлаад үрсэн бэхээр Лос Анжелес, Буэнос Айрес, Берлин зэрэг хотуудын хүрээлэнгүүд бол аль хэдийн дайрланд өртөөд эзлэгдчихсэн гэж гардаг. За ингээ манайд л оройн шууд портлоор Идрис рүү явдаг байгаа. За Идрист очсныхаа дараагаар болохоор Клавийн хуралд суудаг. За тэгээд ер нь цаашдаа яах вэ, яаж тулдах вэ, юу болох вэ, юу хийх вэ гэж Клавийн хурал болж байхад манай Blackthorn-ийн хүүхдүүдийг бол өхлийн илд бариулаад шүүж байдгаа. Тэг энэ бол Clary-д ерөөсөө таалагдгүй. Хүүхдүүд угаасаа үнэ л хэлнэ штэ. Заавал гэж өхлийн илд бариулж байцаах ямар шаардлага байна? Хүн байцаах арга өөрчлөх ёстой гэж Clary бодж байдаг. Тэгээд Emma болохоор Себастьяныг ямар зэвсгэнд алуулж чадхааргүй болсныг Клав дуулгадаг. Тэгээ зөвхөн Диважигийн зэвсэг ариун галын зэвсгэл Себастьяныг үгүй хийх болно гэдгийг бол хэлдэг байгаа. За тэгээ Эмма зүхтагаад яваад өгдیں۔ Тэгээ араас нь Clary бас гүгэд яваад өгөн. Clary Эмма хоёр ярилцаад байж идэг. Тэгсэн чинь гаднаас Джейс орж ирээ. За хуралд бассан гэдгсэн чинь Clary за би тэгвэл араас явчаа гэдэг. Тэгсэн чинь Эмма та Джейс Лайтвудын найз юм уу гэж Clary тийм гэсэн чинь хотлоо та бүр Джейс Лайтвудын найз биш бүр найз охин мэдтэй би Джейс Лайтвудыг биширдэг гэж заяа. Сүдрийн ангуучдад хамгийн үлэр шишээ болсон сүдрийн ангууч гэд хэлдэг. За тэгснээ Эмма Clary-д ингэж хэлэхгүй. Таар над илдээ салмаар юм аа. Ийм гой сүдрийн ангуучийн найз охин байж ямар сони ил хэрэлдэг гэснийг хуучин загварын илд угаасаа Clary байдیں۔ Тэгэн Clary бас нэрээ тийм ч юм уу гэж бодоод. За ингээд Саймон лугаа буцаавэ. За манай Саймон болохоор Жордантайгаа амьдарч байгаа. Тэгээ Жордан Мая тэр хөрөө Тайланд хоол захиалчихсан. Манай Саймон хоол идэж гэж явах нөгөө хоёр нийт гээд тэгээ Тайланд хоол нь өрөөсөө ирэхгүй удаа л ээж тийм тэгэл байжсэн чинь гинт хонх дуураа. Тэгээ Саймон за Тайланд хоол ирлээ гэд түрүүчээ бэр хаал хонголгосон чинь харанхуйлагдчихсан сүдрийн ангууч зогсож байна. Тэгээд Жордан Мая хоёр Саймоныг хамгаалж тэрнтэй тулдаа. Тэгээ Саймон шууд цонхоор одоо аврах шатаар доошоо бууж идэг.
Тэгээд за нэг юм харанхуй сүдрийн онгоцоос цухтаачлаа гэж бодсон чинь Моринд баригдчихд юм аа. За тэгээ Морин Саймоныг барингуудаа бүр ингээд торнд хийцэн заяа. Тэгээ Саймоны хүүхэлдэйний сагсгаар ийм цацагтай хувц мовц өмсгчихсэн. Тэгээ би чам тайртай одоо хоёлаа энэ цус орогчдыг захирын махирна гэж солиороо байж тээ. За тэгээ байжсэн чинь Саймон дээр Рафаэл урд ирээд за хоёлаа Идрис рүү буцъя. Тэгээд зөвлөлийнх нэг бол Идрис дуудсан. Тэгээ чи натаа хамт очоо. Зөвлөлийн гишүүн бол Идрис одоо зөвшөөрлгөө заавал зөвшөөрөл аваад авахгүйгээр очиж болдгийм байл да. Тэгээ зөвлөлийн гишүүний нэг учраас ингээд би явж болно. Тэгэхээр би чамайг дагуулаа явъя гэдэг. Ингээд Саймон, Рафаэл хоёр Катрина гэдэг нэг хар хөхөнгийн арьстай шидтэн бөсгөөд байхгүй. Тэрний нээсэн порталгаар Идрист очтгоо. За Клэри маань юу гэж аваа гэхээр ингээд Аматисийн хуучин гэрт ээж автаа хамт амьдарч байгаа. За тэгсэн чинь Жослинд нэг зүйл марсын сандгийн үг гэсэн чинь Себастьян тухайд Аматисийг нөгөө гэрээс нь авч авсан шүү дээ. Тэгтээ JK гэсэн хайр зүглээсэн байдаг. Тэр нь ямар хайр зүг гэх юм бол Жослины бүр ингээд хэдэн жилийн турш гаргаж ирж харж уйлдаг байсан. Жаахан хүүхдийн сэвлэгтэй, жаахан хүүхдийн гуталтай тийм хайрцаг байгаа. Одоо Себастьяны багын хайрцаг гэсэн үг шүү дээ. Тэгээд тэрийг ингээд тавьчихсан. Жослин тэрэн дээр жаахан имзэглчихсэн байж байгаа. За тэгээд Клэриг гэх юм бол Джейст хэлээд би ингээд шинэ хэлтэй олмаар байна гэд. Тэгээд Джейст чи яагаад гин шинэ хэлтэй болмаар аа гэсэн чинь үгүй тэгээ 12 настай жоохон охин чиний элдийг чинь онцгой нэг жилэл муухай эцтэй гэж мэгээд тэгээ Клэри Джейс хоёр зэвсгийн дэлгүүр ордог. Тэгээ зэвсгийн дэлгүүрлөө ороод Клэри Моргенштерний эмэгтэйчүүд нь зориулж үе уламжлан хэрэглэж ирсэн элдийг өнгөө авдаг. Яг үл тэр зэвсгийн дэлгүүрийн эзэн энэ Моргенштерний ил учраас одоо хин ч нэг хотлож авахгүй тэгэхээр чи угаасаа Моргенштерний жинийг авчихаа гэж хэлдэг. Тэгээ Хясбрус гэдэг нэртэй элд байдаг. За Пясбрус гэдэг нэртэй элд нь болохоор Себастьянд байдгаа гэсэн. Өмнө нь Пясбрус гэдэг нэртэй элд нь Валентинд байсан. Хясбрус гэдэг нэртэй элд нь Жослинд байсан юм байна. Тэгээ Жослин Идрисээс явахаас өмнө зэвсгийн дэлгүүрт зарчихсан юм байна. Тэгээ Клэр бол эргүүлээд Моргенштерний элдээ олоод авсан гэсэн. Зя тэг Клэрийн нүдэнд нэг юм рүүнэ харагдаал байдаг. Тэр нэг хос талавч юм шиг ямар учиртай рүүнэ гэдэг өрөөсөө мэддэггүй заяа. Тэг учир нь болохгүй яваал гэдэг. За тэгээд Джейс Клэри хоёр хилцээрийн танхим руу очиод хилцээрийн танхимын ласын дагинтай усан ориглоор байдаг. За тэр усан ориглоор элдээ дүрээд элдээ нэр өгөх яслыг хийгээд өөрийнхөө элд гэж тунхагладаг. Нэг тийм маслал хийдгээ. За яг тийм маслаа хийжээ байжсэн чинь чөтгөрийн цамхагууд нь улаанаар гинт асаад эхэлдэг. За энэ болохоор тэмдэг юм байна л да. Тулаанд явцгаая, дайн болох гэж байна гэсэн тэмдэг. За алтан шаруулын болохоор хурин болсон үед асдаг. Цаана болохоор гашуул үед асдаг. Улаанд болохоор дайны үед асдаг. Тэгээ цэнхэр нь болохоор хилцээр үед асдаг юм байл да. За ямарч улаан гэрэл асцсан учраас бүх сүдрийн ангуучууд бүгдээрээ гард руу явж идэг. Гард нь болохоор манай сүдрийн ангуучдын Клав гэж засгийн газрын ордон шүү дээ. Ордон руугаа ингээд бүгдээрээ явж идэг. За тэгсэн чинь тэнд портал хаалга нээчихсэн. Тэгээд төмөр өвч дүүс рүү Себастьян 40 сүдрийн ангуучтай дайрсан байна. Тэгээд бид нар бол юм 30 50 сүдрийн ангуут байхад ингээ явуулахад хангалттай гээд тэгээд бэлэн болсон насанд хүрсэн сүдрийн ангуутыг шууд тэр портал халгаар явуулж идэг. Тэгээд Жа гэд манай Клавын консул бүгдийг шалгаад тэгээд бөөн зэвсэг оолоо тавьсан. Тэгэл гартаа таарлсан зэвсгийг шүүрэл Себастьян руу явж идэг. Тэгээд Джейс инквизитор болсон байгаа Роберт Лайтууд болон консул Жа нарт бол хэлдэг. За Себастьян яагаад ч тийм цөөхөн үнэтэй байх учиргүй. Тэгээд бид нэр тэглээч тэр хүмүүс нь цөөхөн байсан ч ялж чадахгүй. Яг бол харанхуйлагдагсад болвол маш хүчрхэг байдгаа гэд тайлбарлаад илүү олон явуулах хэрэгтэй, илүү олон зэвсэг явуулах хэрэгтэй, эсвэл бүр хэнийг ч явуулах хэрэгтэй гэдгсэн чинь ерөөсөө сонсдоггүй юм. Тэгээд та нар бодоод үзлээ. Эзэн нэгэн цаг чиний аав байсан ах байсан хүний эсрэг хэн яаж ил бариад тулдаж чадах юм бэ гэсэн чинь ерөөсөө тоодоггүй. Себастьян бол зүгээр л хөөхтгээд салиараад идэв. Тэнгүүд Джейс Клэри хоёр шууд Джейсэн дэвсэг аваад Клэр угаасаа Хясбрустай ааш тэгээ портал халгаар нь хаахтаас өмнө ороод явчихдаг юм аа. За Изабелла явах юм бол тэр хоёрыг харчаад араас нь орох гэсэн боловч инквизитор болох аав нь тэрвэрэд явуулдаггүй. Тэгээ Изабелл ээж авдаа уурлаад
Изабелла аав нь ээж нь хуурж исэн байхгүй юу? Анна Мари гэдэг эмэгтэй те. Тэр Мэрийг нь хол нийтэд зарлаад манай хүн чинь алж өгнө. Тэгээд гардаас гараа авчдаг. Дээ явж байгаад манай Изабелл Саймонтай таараад тэг Саймонтай өөрийнхөө гэрт ирээд хууц үзээ солиод жоохон халамжлаад байж идэга. За ингэсэн чинь Айлыг бас тийм зогсож Айлыг бас манай хоёрын араас явж чадаагүй гардад үлдчихсэн. За тэгсэн Джейс Клари хоёр маань портлоор дамжаад тулааны талбарт ирчихсэн байдаг. Тэгээд тулаан бол маш хүчтэй, аюултай тийшээ хандаж ирдэг. Яа гэх юм бол Себастьян 30-40 өдрийн ангуучид бараг тэрнээс давсан бараг 100 гаруй өдрийн ангуучдыг дагуулад гараад ирд юм аа. Тэгэр нь бол худлаа мэдээлэл өгөөд худлаа дуудчихсан. Хүчүүдийг нь сорж үзэх, дээрээс нь хүчийг нь сарниулах байдлаар Клавд бол худал мэдээлэл өгсөн байдаг. За тэгээд Джейс үүнийг мэдэнгүүтээ за бид нэг үлдсэн хүмүүсээ аврах хэвээр. Тийм учраас Клэри чи яаж иж агаад портал халганэ. Тэгээд тэр чиний нээсэн портал халгаар бүгдээрээ зогтъё гэд. Тийм учраас хоёр тишээ салахаар болдог. Тэгээд Клэри яг портал халаг стилигээрээ нэг хан руу очоод нийгэ байжсэн чинь нөгөө Аматис гараад ирнэ. Клэрид утга тулгаад тэгээд би Себастьяны барангор болсон гэдгсэн чинь Клэри Аматисыг хараад Люкигчтэй тэг. Тэгээд Себастьяны таалд ингээ үйлчлдэг болчихсон. Тэгээд Люкигч бид нар чамайг маш их сандаг мандаг гэсэн чинь ерөөс юу ч ойлгодгүй. Инээгээл харгас хэрцгий бүр зан бүр жинхэнэ үнийг бүр алаа хайчихсан байдаг. За тэгээд Аматисыг анхаарал харин жахаагаар Клэри шууд Хаспросаа гаргаж ирэнгүүтээ Аматисын хоолойд тулгаад алхаж идэг. Тэгсэн Аматис инээгээд чи намайг алал даж идэг. Чи намайг алчаад Люк намайг алсан гэдгийг хэлэлтэй гэд бүр хор шарыг нь бүр байхгүй болгож идэг. За манай Джейс болохоор ариун галтай хүн шүү дээ. За тэгээд ариун галтай хүн чинь агуулж таараа эргэн тойронд бүх харанхуйлагдах стиг шууд хяар цохол замаа цэвэрлээл явж идэг. Тэгсэн чинь Себастьян гараад ирнэ. Себастьян гарч ирэнгүүтээ Джейс худлаа яриад би ингээ Клэриг гарчихсан. Тэгээ чи энийгээ зогсоох бол Клэриг ална гэж хэлээ. Тэгээ Джейс яхарахгүй алаад байгаа энэ одоо хэрэгслийг болохоор Себастьян яаж ширгүүлж магадгүй гэж бодонгуудаа за гэж болчдөг. За тэнгуүтээ Себастьян Джейсийн мөрлөө ил дээрээ дүрж орхино. Тэгсэн чинь Джейсийн мөрнөөс цус биш гал орсдог. Ингээд Себастьяныг тэр гал нь гимтээдэг. Тэгээ Себастьян юу ч гимтээж чадахгүйсэн Джейсээс гарсан тэр ариун гал нь Себастьяныг гимтээгээд Себастьян муухай орлонгуудаа газар руу цохингууд газар нь хоёр тишээ ангал болж хуваагдаад тэр ангал руу өөрийнхөө сүдрийн ангуучтай хамт үсрээд алга болчтой. Гэдэр ангал буцаа хаагтчихдаг заяа. Агуулсан уу? Газрын гүн лөө зүхтаагаад явчихсан гэсэн үг шүү дээ, тий. За тэгсэн чинь манай Джейс шарахчихсан. Чимээгүй ах Захари ирчихсэн. За мөн дээрээс нь төмөрөгчдөөс бас тойроо зогсчихсан. Бидний ингээд 100 жил цайснаасаа гараагүй байж байтал Джейсийн ариун галдуудаа тэг бид нар гарч ирлээ гэж хэлдэг. За ингээд Захари аах болохоор Джейсийг имчилгээд гарн дээрээ рүүнэ тэмдэг зураад тэгээд тэр рүүнэ тэмдэгтээ алгаараа Джейсийн шархан дээр дарсан чинь өөрөө гал автаад хоошоо хурчтیں۔ Тэгээд Клэри гүйж хурж ирж байгаа. Клэри нөө Аматис хутаг тулгажчихсан байсан шүү дээ. Тэгсэн чинь Аматис болохоор Себастьяныг газрын гавыг нээгээд ангалуулангууд үсрээд зүхтаагаад явдагдгөө. За Клэри хурж ирээд хамаг хүчээ хамаг ирчээ шавхаад Джейсийн мөрөн дээр эдгээгч рүүнийг зурдгаа. Өөрөлдөх мал нэхгүй л Джейсээс цус гал алцаар байгаа Джейс өхөн гэж бодсон. Тэр нь ч үн байсан. Тэгээд Джейсийг авраа байжсэн чинь ард нь портал хаалга нээгдээд тэгээ манайд буцаад Идрис рүүгээ явдаг байгаа. За яаж портал хаалга ард нь гинт нээгдсэн бэ гэсэн чинь Аалиг Джейсийн Парабата шүү дээ. Парабата нь болохоор өөрийнх нь Парабата ямар нэгэн гимтэл эсвэл шарх авахд шууд өөрийнхөө биен дээр мэдэрдэг юм байна л да. Тэгээ Аалиг бид нар туслах хэвээр портал хаалга нээх хэвээр бид нар буцааж авчрах хэвээр гэд конслыг ятгаа байжсэн чинь гинт Джейсийг мөрлөө Себастьян утгал орхисон шүү дээ. Яг тэр нь
Аалигийн мөрөн дээр мэдрэгдээд Аалиг шууд нураал ундیں۔ Тэнгүүтээ Джейс ямар нэг юм боллоо заавал аж туслах хэрэгтэй гэд тэгээд портал алга нэгээд тэгээ авчирсан юм байна. За Изабель Саймон хувьд гэх юм бол консулын хурш инквизиторын гэрт буюу одоо инквизитор чинь Изабелийн аав шүү дээ. Изабель өөрийнхөө гэрт байжсэн. Бас би бинтгээр романс үсгээл байж идэг гэсэн чинь Аалиг орж ирээ тэр хоёрыг байлуулаа. Тэнгүүтээ Джейс Клэри хоёр бараг үхлийн ирмэг дээр очсон баг. Та юу гэж амаа гэсэн чинь Саймон Изабель уурлаа. Чи яа юу ч хэлээгүй штэ гэсэн чинь би чамайг санаа зовно гэж бодоод хэлээгүй маа гэдэг. Ингээ бүгдээрээ гарч гүйдэг. Тэгсэн чинь Джейсиг амарсан чимээг ахын тусаар эмнэлэг рүү аваад орчихсон. Тэг Клэри болохоро газарт ямар ч хөдөлгөөнгүй царай нь ухаа цайцсан уруулын хүрцэн хөвтчээдэг. Тэг Саймон хүчлээ гэж бодоод гүйсэн чинь Люк Саймоныг барьж аваад Клэри үхээгүй. Зүгээр л бүх ирч хүчээ Джейсиг хамгаалахгаа шогтсон юм аа. Тэгээ Магнус имжилж байна гэдэг. Тэгээ Магнус л манай Клэрийг имжилтгээ. За ингээд маргааш нь болохоор Клэри Джейс хоёр хойлоо ер нь гайгүй болчихсон. Тэгээ Клэри болохоор Саймоныг ирсэн маш их баярлаг. Тэгээд Саймон гэдэг өлсөөд хоол байхгүй байсан учраас одоо зөвлөлт суудалтай доод ертөнцийнхэн зориулсан байшингууд байт юм байл та. Тэгсэн чинь тэр байшинд нь болохоор Рафаэл байж байгаа. Тэгэхээр цус орч зориулсан тэр байшинд нь хоол байх хэвээр, цус байх хэвээр гэд Клэри Саймон хоёр Рафаэл руу очиж уулздаг. Тэгээ Рафаэлаас нэг цус аваад тэгээ Саймон нөгөөдг нь уусан чинь нөгөөд нь алкохолтой цус эсэмээс Саймон согтцсон. Тэнгүүтээ инквизиторын гэрлөө очиж Изабель гараа дээр би чам тайртай гэл янз бүр болгож агсан тавьж өгнөө. Тэгсэн чинь манай Клэри арай ирсэн Саймоныг чирээд гэрлөөгөө явдаг байгаа. За тэгээ гэрлөөгөө яваад тэгээ Саймоныг том өрөөнд оруулж ирээ хэвтүүлдэг. Тэгс чинь Саймон тасрагчсан мөртлөөсөө Клэри боломжтой байгаарэ гэж хэлдэг. За манай Джейс яадаг вэ гэсэн чинь өглөөн сэрээд ер нь би гайгүй болчихсон. Манай Клэри эдгээгч рүүнээ тавьсан болохоор хурд эдгэрж авахгүй юу. Тэгээд Цахарын яхаас мэ намайг имжлэгч байгаа гал автсан гэсэн чинь Цахарын яхан чимээгүй ахын дус байснаа болоод тэр ариун гал нь чимээгүй ахын дусийн рүүнийг нь арилгаад дотор нэс муу мохоо зүйлсний арилгангуудаа Захарыг буцаагаад сүдрийн ангаж болгочихсон байдаг. Захарыг үнэнгэлэхэд 146 жил чимээгүй ахын дусийн нэг байсан. Тэгээ буцаад яг 18-аас сүдрийн ангаж болоод хувирчихсан байдаг. За сүдрийн ангууч төмөрөгч дөөс гэдэг нь болохоор ер нь бол урт насалдаг. Тэгээд гэтээ хинтээж өрхөж ямар ч амьд хүний хийж байгаа зүйлийг хийж болохгүй хийх ёстой ажлаа л хийдэг юм ажлын местүүд гэж ойлгож болно. Тэгээд Захарыг ер нь би нэгсээ ойлгодог юм аа ямар тач парабатен нас барчихсан учраас чимэг ахын тус болсон гэж би ойлгосон. Тэгээд Захарын бол би ингээ Херон Дэлийнханд өртөө тийм учраас би ингээ чам туслах гэж хичээсэн гэж Джейст хэлдэг байгаа. За ингээ байж байтал юу болдог вэ гэсэн чинь манай Джейс яаж жаад имлгээсээ гарнаа. За тэгсэн чинь манай Клэри Саймоныгоо хочиж хэвтүүлчихэд тэгээ дээш өрөөлөгөө ордог. Дээж болон Люк нь болохоор гэртээ байхгүй байдаг. Тэгээ хаана байсан бэ гэсэн чинь Фэри Мяллер нь зөвлөлийн гишүүн бүх доод ертөнцийнхнийг өөрийнхөө байшиндаа оройн зоогонд турсан байдаг. Тэр нь болохоор одоо зөвлөлийн гишүүн судалтай Магнус бэн. Тэгээд хүн чоны судалтай Люк. Тэгээд Люк ихнэр гэдэг утгаараа Жослин атсан. За тэгээд Фэригийн зөвлөлийн гишүүн Мелрон. За тэгээд Рафаэл байгаа. Рафаэл ч болохоор цус орогч шүний хөтдийн зөвлөлийн гишүүн байгаа штэ. Тэд нар ингээд хоол идэ байжсан. Тэгээд тэгсэн чинь Мелрон чинь яг үнэхээр Фэри нар чинь Себастьяны тал штэ. Тэнгүүтээ тэднэрт унтуулах бодистой алкохолны зүйлс өгөө тэг бүгдээрингийн ухаалтуулаад аваа явчихдаг. За Клэрик өрөөлөг орохдоо гайхтیں۔ Дээж өгөн явхдаа намайг хамгаалагчийг үлдээн л гэсэндээ тэр хамгаалагч нь хайцсан болоо гэж бодоод яг өрөөлөг орсон чинь Себастьян зогсож байдаг. Тэнгүүтээ Клэрик хананд шахангуудаа хүл гарын хөдлөх боломжийг олгоод өмсгээд бүр заваарч өгнө. Тэгээд тэгсэн чинь Джейс хурж ирээд Себастьянтай үзэлцээд тэгсэн чинь Себастьян Джейсэс жоох яагаад аахгүй яа арингалттай тийм болохоор хазар дээр нүнсэнгүүтээ
Жудасын үнсэлт илгээгээд бүгжээ 3 өргөлээд яваад өгнө. Тэгэхээр Жудасын үнслийн үгээс ойлгомжтой шүү дээ. Нэг одоо Есүсээс 12 шавныг Жудас нь ургахтаа хацар дээр нь үнсдэг шүү дээ. За энийг бол Джейс Клэрийг тайлбарлаг. Тэгээ Джейс Клэр угаасаа тэнд явж байх боломжгүй болоод тэгээд гард руу ирдгээ. За тэг гард руу клавийн хуралдаан болж идэг. Тэг клавийн хуралдаан яг Пинхалов консул нь эндэр дээрээ зогсоол бүгдээрээ яах уу яаж тулдгууг яриа байжсан. Тэгээд Жагийн хоёр талд нь хоёр хамгаалагч зогсож идэг байхгүй юу? Тэгсэн чинь нэг хамгаалагч гинт юудингээ дээшлүүлсэн чинь тэр нь харанхуйлагдсан сүдрийн агуулагч болж таардаг. Тэгээд тэр сүдрийн ангууч нь шууд Жад хутга тулгаад тэгээд Себастьян Джейс Клэри хоёрыг хүсэж байгаа. Тэрийг нөхцөлийг биелүүлэх юм бол яг та нарыг жоохон өчөөж болох юм гэсэн утгатай зүйл ярьдаг. Тэгээд та нарт 2 хоногийн хугацаа өгье гэж хэлдэг байгаа. Джейс болохоор би сайн дураараа явъя гэдгсэн чинь Клэри би бас явна гэдэгдэг. За тэгээд гэжсэн чинь клуб болохоор бид нар хоёрыг өгөхгүй гэдэг юм бүүнл юм болын. Тэгээд Алик болохоор шууд ном сумаа харавдаг. Ном сумаа харавсан чинь ерөөсө суманд нь ч өрчдгөө нөгөө нэг консулыг барьжсэн харанхуйлагч чинь гал дүрлсэж шатангуудаа за ингээд хариугаа хэлээрээ гэсний нийгэм рүү орж байгаа юм шиг галтаа уусаад алга болчдөг гэйгүйсэн үү. За тэг бүх доод ертөнцийн зөвлөлийн гишүүдэд алдчихсан. За тэгмэд хэрвээ тэр зөвлөлийн гишүүдэд эргүүлж амаар байгаа болвол Джейс Клэри өрийг өг гэж хэлээд байгаа. За тэгмэд Клав Джейс Клэри өрийг өгөхгүй гингүү доод ертөнцийнх нь Клавийн эсрэг болох жаахгүй. Яа тэгвэл хоёрхан сүдрийн агуучийн төлөө бүхлүүд нь доод ертөнцийнхний 4 чухал гишүүдийг үгүй хийж гинэ гэдэг утгаараа. Тэгвэл Клэри Джейс хоёрыг өгчлөө гэж бодоход тэр хоёр ер нь хөл рүүгээ л явчих гэсэн үг шүү дээ. Тэгээд доод ертөнцийнхнийг цулж өгнө гэсэн ямар ч тийм баталгаа байхгүй. Тэгээ яахаа мэдэхгүй байж идэг. Тэгээ манай Клэри, Джейс, Изабель, Алик, Саймон нар бол Изабель, Аликийн гэрт суугаад байждаг л да. Тэгээ яах вэ хүү гэдээ ярилцаа байжсан. Тэгээ ерөөсөө шийдэл олж чаддгүй. Тэгэд Клэри, Джейсээр лабтер явчаагийн гот нөгөөдөл нь яасан ч үгүй гэл те. За тэгээ бүгдээрээ унтахаар болдог. Тэгээд Изабель, Клэри нэг өрөө, тэгээд манай 3 залуу нэг өрөөнд ингээд ороод байжсэн чинь гинт Изабелийн цонхоор жижигхэн дүрс гулгаа ороод ирдیں۔ Тэр нь гэсэн чинь Эма Карстерс гэдэг. Эма хэлэнгүүтээ Клав ингээд та хоёрыг яах эсгээ та хоёр өөр шийдэж байна. Энэ бол би шудраг биш гэж бодож байна гэж хэлдэг. Тэнгүүтээ Клав яг үнийг хэлэхэд те энэ Идом гэдэг газрыг байдаг гэж бодохгүй байна. Миний бодлоор бол Идом гэдэг тэр газар бол жинхнээсээ байдаг. Энэ бол чөтгөрийн орон. Тэгээ Себастьян хаач харагдахгүй байгаа учраас энэ Идомд л байгаа байх гэж би бодож байна гэж Эмма хэлдэг байгаа. За энд ч гэсэндээ Клэри Изабеллаар санал хэлдэг. Тэгээд дээшээ хүүгд рүүгээ очиод Эммагийн хэлснийг дуулгаад тэгээ бүгдээрээ Джейс хэдий эсэргүүцсэн ч гэсэндээ хамтдаа Идом руу хороолно. За Идом гэдэг нь болохоор нөгөө Лилитийн цусаа цацангуудаа өөрсдийнхөө хүчийг байгуулсан, өөрийнхөө хүүхдүүдийг чөтгөрүүдийг бий болгосон газар гэж гардаг байхгүй юу? За тэгэхээр Идомийн болохоор захирч нь болохоор Лилит болон Асмодиус гэдэг хоёр чөтгөр байгаа. Тэгээ энэ одоо манай ертөнц биш шүү дээ. Өөр чөтгөрийн ертөнц рүү яаж явах вэ гэх тэнгууд порталаар явж болохгүй. Порталаар зөвхөн өөрийнхөө ертөнц дотроо л явж болно. Тэнгууд тэр Идом руу яаж явах вэ гэнгүүт Алик нэг ном авчираад за энэ номон дээр өгүүлснээр болвол бид нэр Идом руу ич хэдийн орны газар нутгаар дамжиж явах боломжтой гэж хэлдэг. За ингээ бүгдээрээ Клэри порталгээд ич хэдийн орны газар нутг руу очдог байгаа. За тэгээд манай чив чимээгүй алхаад явж идэг. Тэгээд явж байгаад ич хэдийн орны хатны үүдний өрөөнд нь ич хэдийн орны хүнтэй ярьж байгааг сонсоод байж байгаа. Тэгээд шидэт татан болохоор
Зэрлэг авийн нэг хүнтэй ярьж идэг. Түүнийг Гвин гэдэг. Тэгээ Гвин болохоор би чамд Марк Блэктерн гэдэг те сүдрийн ангууч хүүхдийг өгсөн. Чи хариуд нь харанхуй дайнд Себастьян бит хоёртой хамт байл даа гэж хэлдэг. За тэгжсэн чи Мэллер нь ороод ирнэ. Манай нөгөө нэг хөлөг баатар зөвлийн гишүүн штэ те. Тэнгүүтээ хатам бид нар дээр нэг зочин ирсэн балтай манай эдэг оруулж ирнэ. Тэгээ манайд оруулж ирээд Мэллер нэг яаж худлалсан бэ? Яа бидрээс урвсан бэ гэсэн чинь Мэллер яг үнэлэхэд цэвэр цасны фэри биш. Зүгээр л холимог одоо хагас цасны фэри байсан байл. Тийм болохоор худлаа ярьж чаддгийн гинэ. Тийм учраас нөгөө Клэрийг шид татан чин Мэллернийг зөвлөлийн гишүүн болгоод өгөө гэж хэлээдсэн штэ. Тийм учиртай байсан мөлий. Тэгс чи Алиг Мэллер нэг хөл рүү шууд харавчтай. Тэнгүүтээ чи одоо мэдж байгаа бүх зүйлээ л манай таана гэсэн чинь юу ч хэлэхгүй гингүүт чи нэр уус судлаарч чаддаг л гингүүтээ шууд зүрх рүү манай Алиг харваад Мэллернийг алаачдаг. Тэгээ нөгөө шид татан чи айгаад ойрлоод яаж та нар миний нүдэн дээр цус урсгаж чадчихна гэсэн чинь Клэри Валентины хөлөө онц дээр онгойлогч рүүнээ зурж ирсэн шүү дээ. Тэрнийхээ эсрэг бүх зүйлийг төвчдөг рүүнийг хан дээр зурдیں۔ Тэгээ хан дээр зурхтаа Саймоноор өргүүлж хагаад арай ихнийг зураад тэнгүүд чулуу бүх зүйлсүүд нурж унаад тэгээд фэри хатандаа туслах гэж ирсэн туслахууд нь туслах боломжгүй болгоод манай хэд тэгээ фэри хатантай төвчгдээд үлдчихдэг юм аа. Тэнгүүтээ Джейс фэри хатанд за одоо тэгвэл чиний үнэн мөнийг бид нар мэдэж авлаа. Тэгэхээр бидэрт Эдом руу явах замыг зааж өгөө гэж хэллээ. Тэгээд шидэд хатан ч гэсэн заа гэж зааж өгөхөөс өөр аргагүй болно. Тэгээд 3 им хонгол гараад ирдэг салаа замтай. Тэгээд нэг нь болохоор там руу хөтэлдэг, нэг нь Деважин руу буюу Мөндөгийн ертөнц одоо манай ертөнц рүү хөтэлдэг, нэг нь Феригийн газар нутгийн бүр гүн рүү хөтэлдэг 3 зам байдаг. Тэгээд аль замаар нь ямаар нь тэрийгээ сонг гэж хэлдэг. Тэгсэн чинь Алиг за сударт дурдахдаа там руу явах замыг өргөн гой зам гэж хэлгээ. Тэгэхээр энэ өргөн замаар бид нар явнаа гэд өргөн замаар нь явахаар шийднэ. За ингээд Джейс хэдийгээр чи болон танаа ордныхон бидний Эдом руу явсан талаар Себастьянд хэлэхгүй гэж амлаа гэж хэлэхэд хатан за манай ордныхон Себастьян руу явсан гэж хэлэхгүй гэж амладаг. Гэтэ өөргөө хэлэхгүй байгаа замир зүүн. Тэнгүүтээ манайд явангууд шууд Себастьянд нэг шидэд тайл гаргаж ирэнгүүтээ заяа. Миний сүдрийн ангуучийг үзүүлээч гэсэн нөгөөтгөн гарч ирэнгүүт нь Себастьян цус мас болсон байж идэг амар заа. Тэгсэн чинь чиний дүү Джейс чинь найзуудынхаа Эдом руу очсон шүү гэсэн чинь Себастьян нэмсэглээ. Тэгээд чамаас бид надад хэлэхгүй гэсэн тангарахуулаа өгсөж тэгсэн л дээ. Гэтэ би өөрийгөө хэлэхгүй гэж хэлээгүй зөв манай артынх л гэж хэлсэн гэд. За ингээрсэн Себастьян манай эдэг очиж байгааг мэдчихэж байгаа юм. Мэдээж Себастьяны гол зорилго нь Клэри Джейсээр өөртөө авах шүү. Тэгэхээр баяртай л аж таараа. За ингээ манайд нөгөө там руу орох замаараа явж исэн чинь Марк Блэктерн гараад ирнэ. Тэгээ Марк гэх юм бол нэг нүд нь нэг өөрийнхөө өнгөр, нэг нүд нь зэгрүүг болоод хоёр өөр өнгийн нүдтэй болчихсон. Тэгээд зэрлэг авдал хамаарагдчихсан болсон мэдээ. За зэрлэг ав гэж юу вэ гэдэг нэрийг тайлбарлая. За зэрлэг ав гэдэг нь болохоор одоо феригийн нэг хэсэг салаа мөчөр гэж ойлгож болно заяа. Тэгээд дайн тулаан болоод тэгээд дайн тулаанд хүмүүс үргэлдээд эренгуут нь зэрлэг аавынхан тэр үргэцсэн хүмүүсийн цогцуудыг түүгээд өөрсдөө үйлчлүүлдэг. Дээр нь бол мөнх настай морь унж тэнгэрээр нисж явдаг ийм сонин бүлэг хүмүүс байдаг байгаа шүү. За ингээд Марк болохоор Джейс өөрийнхөө хизээж салгаж авах шидэд гэрлийг биелүүлээд дээрэс нь Фэри биднээс урвсан шидэд татан биднээс урвсан Себастьянтай нийлсэн энийг чи Клауд мэдгдэрээ бид нэр Эдом руу явлаа гэж явагддаг. За Марк гэсэндээ энэ мэдээг Клауд мэдгдээ. Тэг Клауд болвол одоо Спирал Либрант гэд шиддэн эмэгтэйчүүдийн хамгаалаг арлын ич идтэй хүмүүсийн амьдардаг газар гэдэг байхгүй юу? Тэр газартай холбогдоод хэрхэн одоо феричүүд болон Себастьяны айрамтай тулдаж болох вэ гэдгийг зөвлөлдөөд бэлтгэж байдгаа. Тэгээ маш олон төмөр, булшны шороо зэргийг төөж ирээд эргэн тойрондоо цацаад дайны бэлтгэлд орсон гэсэн үг. За үүний хажуугаар болохоор манай Майя гарч ирнэ. За Майя маань
юу гэж байгаа вэ гэсэн чинь Мая Жорж хоёр чинь Саймоныг алдсан штэ. Тэгээд байжсэн чинь Жоржныг Себастьян алчдаг юм аа. Маягийн найз залууг нь алчдаг гэсэн үг. Тэгээд Мая бол ихтэйг Жоржнаас уугнаас салгачихсан. Гэхдээ тэрийгэж баг хэлж чадахгүй. Тэгээд Жорж нь чи одоо хайртай гэж Мая хайртай гэлэхсээр гал өөр дээрээ нас баруулдаг. Тэгээд Себастьян Маяг ягаад амьд үлээсэн мэхлээр хил мэдээ өрөх гээд доод ертөнцийн миний тал тулдах юм бол бид нэр хоорондоо дайсан болох шаардлагагүй гэдэг мэдээг хүргэх гэж Маяг амьдуулсан. Тэгээ Претер Лопес гээд байр байгаа штэ. Тэр байрыг бүр үнсэн товрог болгоцсон байдий. Бүр газартай тэгшилцэн. Тэгээ Претер Лопесийн гişүн учраас манай Жоржныг бас алчсан байдгаа. Тэгээд Мая буцаа сүрэгтэй ирээд нийлдэг. Тэгээ сүргийнх нь төр орлогч нь Бит гэж залуу байдаг. Тэгсэн чинь Претер Лопесаас нэг залуу амьд үлдсэн байдаг байхгүй юу? Тэрэнгүүтээ тэр залуу нэрэнгүүтээ Битийн сүрэг, Люкийн сүргийг толгойг нэрвүүлээд байдаг. Себастьянтай бид нар байлдах хэрэггүй, сүдрээ ангуучд ингээ орхичих хэрэгтэй. Тэгээ сүдрээ ангуучтай л Себастьян тооцоогоо бодно. Бидрийгөө зүгээр орхин. Люк бол шал худлаагаас Люк уг нь бол анасаа сүдрээ ангуут байсан штэ. Сүүлд доод ертөнцийн болсон гэл Люкийг харлуулад байдгийн. Тэнгүүд Бит тэр Претер Лопесаас үлдсэн тэр хүн чань хоёр хоорондоо тултгаар болно. За яагаад тэр хоёр хоорондоо ингээд тулалдгаар болж байгаа вэ гэхээр нэг Битийн төр орлох сүргийн толгойлогчийн байр суурийг тэр шинээр ирсэн Претер Лопесаас үлэж хоцорсон шинэ гишүүн авахыг хүссэн болохоор тулаан дууцаан Бит тулцсан. Бит яг ялагдах гэж байсан чинь Мая хурж ирээд за би чамтай тултыгээд тэгээ Мая тэр олон талаамрээдсэн Претер Лопесийн нэг гишүүнийг нь шууд нүдрүү нь хумсаа шигтгэж жагаад гавлын ясаар нь хумсаа гаргаад ирээд ер нь бол тэгээд алчдаг. За ингээд ямар ч Мая одоо Люкийг ирэх хүртэл сүргийн төр толгойлогч болж байгаа гэсэн үг. Одоо Альфагийн баруун гар болсон гэсэн үг байхгүй юу? За ингээд Мая чүний хүүхдүүдтэй хилцээр хийхээр шийднэ. За ингэхдээ эхлээд Лилитэй уулздаг. Лили бол нэг цус орогч эмэгтэй байгаа. Тэгээ Лили Маяар уулзаад нэг юм тохирно. За ингээд Мая Бит хоёр болохоор хэсэг сүргийн гишүүдтэйгээ хамт нэг толомын төв рүү ирдэг. Толомын газар, толом зардаг газар гэсэн. Тэгээд тэнцэн болохоор цус орогчийн тэрүүнтэй уулзахаар болсон байдаг. Тэгсэн чинь тэнд нь Морин байж идэг. Тэгсэн чинь Мая за чи юу гэж бодож нэдүүлээ яах вэ гэж Морин сүдрээ ангуучд бол бүгдээ өөх өстэй бид нар Себастьянтай тулах шаардлагагүй гэж хэлэн тэнгүүт нь за тэгвэл би ч гэсэн санал хэлж байна гингүүтээ чи миний цусыг сорчихтыг ойлоо цусан дангараг үргий гэдэг. Тэгээ Морин баярлаад шууд ингээд Маягийн бугууг нь шүдэрээ тасчих нь холгоо цусын сорж агаад гівгэнт үнс болоод зөвхөмсжсэн даашинсан л үлдээд алга болчтой. Тэг юу болов яаваа гэсэн чинь Мая суц руугаа ариун ус тарчихсан. Тэнгүүд тэр ариун ус нь болохоро цус орогчдыг алдаг зүйл ахгүй юу? Ариун ус нөхөм цус орогчууд шатаж өгдөг юм байл та. Доод ертөнцийн нэг алдаг айлгадаг хэд хэдэн зүйл байдаг. За цус орогчийг ариун ус айлгадаг. За бусны айлгахгүй байх нь шүү дээ. Тэнгүүд хүн чаныг болохоор мөнгө айлгадаг. Мөнгөний идэлэл, мөнгөн бүх зүйлс. За бас мөнгөн сумаар бодож аллагч гэж ярьдаг шүү дээ. За тэнгүүтээ фэрэжүүдийг болохоор бошны шороо төмөр айлгадаг гинэ. За ингээд мартаж Мая Мориныг алчсаач тэнгүүд цус орогчид бүгд Мая руу дайрах гэж байтал нэг Лилигээ цус орогч гарч ирээд би Маяд захиалга өгөөд Мориныг халуулсан юм аа. Тэгэхээр би дараагийн сүргийн ахлагч гэсэн үг гэд Лили Мая хоёр нийлж агаад доод ертөнцийнхнийг Себастьяны эсрэг сүдрээ ангуучдын талд байлгах арга сэдэж хэлнэ. За ингээд байжсэн чинь Катрина гэдэг нөгөө хар хүүх өнгийн арьстай шидтэй эмэгтэй байгаа. Тэр эмэгтэй манай хоёрыг дууддаг. Тэгээ Бит Мая Лили гурав Катрина руу очдог. Катрина чинь эмнэлгийн сувлагч штэ. Тэгээд Моргт тэдэрэг дууддаг хгүй. Тэгсэн чинь эмнэлгийн Моргт нэг аим шиг нохоо хэлбэртэй чөтгөр ээжтэй. Тэгээ тэрийг гуруулаа
ерөөсөө дарах гад дарж чадахгүй, алах гад алж чаддгүй. Катрина ч гэсэн ерөөсөө алж чаддгүй. Тэнгүүд эднэрийг зөвхөн сүдрээ онгочлон алж чаднаа. Тэгсэн чи Лилигээ цус сарагч бичлэгээ байж дий. Би бүх доодорт нөхрөө энэ бичлэгийг цаацсан мас нэг хөрхмаас. Тэгээ эднэрийг бид нар алж чадахгүй. Би хэдий шидэн ч гэсэн энэ чөтгөрийг устгах чадахгүй. Тэгэхээр яагаад бид нар сүдрээ онгочод хэрэгтэй юм бэ гэдгийг бид нар эндээс харж болно. Тэгсэн чинь нөгөө чөтгөрийг нь эднэр ингээ алж чадахгүй гэсэн яаж яаны газар хорсож байгаа хгүй. Тэгсэн чинь нөгөө чөтгөр чинь та нар яаж тэмэргүй яа тэгвэл маргааш орой Себастьян Клав руу дарнаа гэдэг мэдээлэл өгчтэй. За ингээд энэ мэдээллийг Майя Клавийн консул Жа руу явуулгаа. Тэнгүүтээ Жа руу бид нар ингээд та нарын талд шууд тулж байгаа харамсалтай. Гэхдээ ямар тач мэдээлэл өргөж байна. Тэгээ маргааш орой Себастьян Идрис рүү дайрна гэж байна. Тэгээ та нар сайн бэлдээрэй гэж хэлдэг. Зя. За ингэвэрсэн Клав бол ингээд дайнд бэлдээл байж байгаа. За манайд юу болсон бэ? За манай Clary, Jace, Simon, Isabel, Alec тав болохоор Эдомд ирчихсэн байдгаа. За тэгээд Эдомд ирэхээсээ өмнө нэгэн үзэгдлүүдийг тус бүртээ үздэг. Тэр нь ямар үзэгдлүүд вэ гэсэн чинь Clary-г өвдөх юм бол ингээд нэг харсан чинь үнэхээр үзэсгэлэнтэй ногоон талд Fairchild-ийн эдлэнгийн өмнө зогсож идэг. Тэгээд тэр Fairchild эдлэн уг нь Валентин үнс нар болгоцсон шүү дээ. Хадмын шавтгаж таад. Тэгсэн чи тэр нэгэ бүрэн бүтэн. Тэгсэн чи ногоонуудтэй тайвар өстэй амар хүүрхэн хүү хурж ирээд Clary-г миний дүү гэдэг ахын хайраар хайрлаад хардаг. Тэнгүүтээ удахгүй чиний 20 болгож байгаа чи баг гутламсан дээр хаа гэж Clary хүлэнцгэн зогсож идэв. Clary Jace хоёрын 20 болгох гэж байдгаа. Тэгсэн чин Валентин гэдэг нэртэй хөөхөн алаа өстэй цэнхэр нүдтэй охин бас байдаг. Тэгсэн чин тэр охин нэг 4-5 настай. Люк болон Jocelyn хоёрын охин байна. Тэгээд Себастьян мөндөө Себастьян биш Jonathan хэвээрээ хэрвээ Валентин Себастьяныг чөтгөрийн цусаар хордуулаагүй байсан бол ямар хүүхэд болох байсан яг тэр дүрээрээ байж идэг. Тэгээ хоёр дүүдээ үнэхээр хайртай. Тэнгүүтээ Валентин чиний хормын балууны сарнайны талыг идчихсэн. Тэгээ би энийг зүгээрээ би засчихнаа гэж хэлдэг. Тэнгүүтээ нэрээ нөгөө талын би идчихээ тэгэл засчих юм байна гэж мэгэл бүр амар хөөрхөн заяа. Бүр яг халуун дотоон ах дүүсийн харилцаагаар харьцдаг. Тэгээд Себастьян л гэдэг хайн Jonathan болохоор Изабель чиний хорим дээр ирэх болов гэлсэн. Изабель чам таалагдсан мөс тийш дээ. Изабель таалдаг. Яа байж болохгүй гэж гисэн чинь Clary тэгвэл Simon яах юм гэдгсэн чинь юу гэдэг байхгүй. Тэгсэн Clary-гийн ингээд доор газар нь ингээд хөдлөө. Тэгээ Clary сочингуудаа нөгөө хасаа барьж огсон чи зүр хий зүйл байдیں۔ Тэгээ Clary үнс дүрэн болсон аимшигын талд цус нөлмөстэйгээ утгалдаад сэрдэг байгаа. За Simon-ы хувьд гэх юм бол Манхэттны өндөр байрлагт амьдарч идэг. Тэгээд маш алдартай рок хамтлагийн гишүүний нэг болчихсон. Тэгээд тэгсэн чинь гаднаас Clary ороод ирдэг. Тэгээд Clary Simon хос байдаг. Тэгээд үнсэлтэд тэгсэн чинь Simon би жан тайртай Isabel гэж хэлээд тэр зүүд үзэгдлээсээ сэрчигдэг юм аа. Яг Clary-тэй адилхан газар үнсрэн болоо сэрдэг. За Isabel-ийн хувьд юм бол Simon-тэй нэг гэрт орчихсон байгаа гардаг. Тэгээд Simon Isabel-ийн нүдийг таглаад алтгаанд орж ирээд харуулсан чинь Isabel-ийн төрсөн өдөр болж исэн. Тэгээд нас барсан дүү Max нүртэл байж идэг. Тэгээд Isabel амар баярлал гэсэн чинь Max-аас ингэж асуудаг. Чи намайг хэдэн нас хүрч байгаа юм бэ гэж чи Max 22 угаасаа л ямар сони масууд ингэсэн чинь Isabel гэдгсэн чинь тэгвэл чи хэд настай ингэсэн чи Max би 9 настай. Би өрөөлж 9 настай байсан гэж хэлэнгүүт Isabel гинт бүгдийг ухаарад тэгээд бас зүуднээс сэрдэгэ. За тэгсэн чи Алик маань болохоор Клавийн танхимд аав нь өөрөөр нь маш их бахархаж гардаг. Тэгээ Магнус Алик хоёр сүү тавьсан байдаг. За тэгээ баярлаад жаргаад байжсэн чинь Магнус Алик нь бол зүуд хүсэл мөрөөдлөөр хоолдог чөтгөр та нараар тоглож гинэ гэж хэлдэг. Тэгээ Алик зүуднээсээ Магнусын ачаар сэрдэг. Тэнгүүтээ 90 тарны харсан чинь нэг шар нуттай аим шиг чөтгөр байдаг. Баггүй тэгвэл Алик шууд ном сумаа анлал тэр чөтгөрийг алааждیں۔
За ингээ бүгдээрээ үзэгдлүүд үзчихсэн. Тэгээд би бинийгээ хайж олоод ашгүй ойр орхон унчихсан байдаг. Тэгээд Джессиг хайгаад олсон чи Джесс бүр царайн цонхижчихсан байдаг. Тэгээд чи юу үзсэн бэ гэж Джесс юу ч хэлгүй. Замартаач тэгээд чөтгөрийн аалыг алчихсан болохоор зүгээргээд тэгээд бүгдээрээ бүр эзгүү хатаж хорч исэн хуурай үнс нүрэн болсон талаар алхаад явж байна. Тэгээ Саймон хувьд гэх юм бол хэдүүлээ нэг агуут ч юм уу нэг газар орж толгой орогцсон дээр байхаа гэж хэлдэг. Тэгсэн чинь Джесс болохоор юу яриад байгаа чи ийм амар газар чид зүрэн жижигхэн нөхрөө мөлхөж орё гэж ярьж байгаа юм яаж тэгэж ярьдаг байна гэ яриа байдсан Джессиг нэг далавчтай чөтгөр шүүр аваа явчихдаг. Тэгээд Изабель шууд ташуураа өргөсөн чи ташуурын сунаа тэр далавчтай чөтгөрийг цогтөв. Тэгээд ойртуулангууд нь айлыг бас номцороо хааравдаг. За тэгсэндээ Джесс ол шууд тэр далавчтай чөтгөрийн далавчнаас нь барингуудаа авир дээр нь гарангуудаа Серафим мэл дээрээ бүр тэр чөтгөрөө байхгүй болсноо алдیں۔ Тэгээ алсаар агаа доошо буугаад ирсэн. За тэгсэн чинь нөгөө чөтгөр нь ерөөсөө уус алга болдог. Уг нь бол ингээд дэлхий дээр чөтгөр алгамт уусаад алга болчихдог байхгүй. Тэр чөтгөр уусч алга болохгүйсэн чинь энэ бол энэ чөтгөрийн байдаг газар нэм байна гэж ойлгочихсон. Тэгээ дэлхий дээр яагаад уусаж алга болдог гэхээр өөрийнхөө байсан хэмжээс рүүгээ очоод алгавчдаг учраас уустгаа гэж гардаг. Гэтэ энэ эдэн болохоо энэ чөтгөрийн төрснөт учраас цогцсон гэдэг чөтгөрөө үлддэг байх нэ. За ингээд Джесс ямартайч бөөн чөтгөрийн цус олчихсан. Тэгэл за Саймоны хэцүү юм байна. Хэдүүлээ ямарсан агуураа орё гэд. Тэгээ нэг агуураа орсон чинь ариун ав байдаг. Бахан ариусгсан рүүнэ тэмдгүүдтэй. Тэр нь чөтгөр орж чадахгүй гэдэг нь ойлгомжтой байдаг. Гэсэндээ Алик гал төлж хоолонд бэлдээд үлддэг. Тэнгүүд Джесс, Клэри хоёр агуун хонглын баруун тишээ. За Изабель Саймон зүүн тишээ яваад ингээд шалгаж идэг. Тэг Клэри Джессээр явж байгаа маш гой тунгалаг устай ариун устай нуурыг олж үздэгэ. Тэг Джесс тэрэндээ бол арьс марсаа эмчлээд цус мсаа арилгадаг. За тэгээд Изабель Саймон болохоор нөгөө тишээ явж агаад бас нэг онгорхой хаалга болоо харцдаг. Тэр хаалга гараа харсан чинь бүүн чөтгөрүүд тэнгэрээр дүрэнцчихдээ. Тэгээ ямартай ч юм онгорхой хаалга байгаа маань энийг бол манах хэрэгтэй байна гэж хэлдэг. Тэгээ тэдний оржсан хаалга болохоор Клэри яаж жагаад ингээд хаачихсан төгжих тэмдгээр үнэ зуртгсан байдгаа. За ингэ бүгдээ агуудаа хоноглоод маргааш нь явъя гэж шийддэг. За тэгээд харуул гарахаар болно. Хин харуул гарах болов гэхээр Алик гарахаар болоо. Тэгээд Джесс Аликтай гарахаар болдог. Ингээд Джесс Алик хоёр нөгөө нэг онгорхоо хаалгаа харуулдаад байжсэн. Тэг хоорондоо яриад Алик бол Магнусыг маш их санаж байгаараа сэтгэл санаа нь яаж өвдөж байгаагаа хэлээд байжсэн. Тэгсэн чинь гин тэм чимээ гараад тэгээд Джесс гүгэвчдэг байхгүй юу. Тэгсэн чинь Джесси нөгөө нэг өмнөх ном дээр алсан Магдалина гэд төмөрөгч штэ Джесс гараараа алсан. Атмосфер өглөө хэлэгчээ Себастьян Алиг тушаад штэ. Тэр ихч явж идэ. Джесс рүү чи намайг алсан. Чи сүүдрийн ангуучийг алсан гээл. Сүүдрийн ангуучид нэг алан гэдэг бол готомшиг байхгүй юу. Тэгээд Джессиг бүр байд сухарахгүй болгоод Джесс хяналтаа алангуудаа шууд Серафим мэл дээрээ нүүж дүрийг алхаж исэн боловч өөрөөсөө ариун галаа алдчихдаг юм. Джессээс ариун гал гараад бүр тэр хавийг бар галын наадам шиг төмөрт автуулаг. За ингээд бичсэн чинь Клэри ингээ унтж байгаа. Тэгсэн чинь гинт Алиг амсгаж орж ирээ. Клэри Джесснийг боллоо гал руу ороо алуулчлаа чи яаж Джессиг аварч чадчих штэ гэд Клэриг дагуулад манай Изабель Самарч гэсэн араас нь явдаг. За ингээд байжсэн чинь Саймон бол Клэрийг гал руу оруулахгүй гэж Клэри гарын дээрээ галаас хамгаалах маш хүчтэй рүүнээ зураад гал руу яваад орчтой. Тэгээ Алик бас яхаа мэдэхгүй Клэри Алигт хүлээж игэлчихсэн. Тэгээ Саймон болохоор Клэрийг араас явах гэсэн чинь ариун гал цусарагч шууд усгаж орох учраас Изабель Саймоныг маш чанга бариад явуулахгүй байж байгаа. За Клэри ингээд хахад цаад гарандаа галаас хамгаалах рүүнэтэй явсаар агаад галын тех голд ирдэг. Тэгсэн чинь Джесс бүр өвдөглөө суучихсан нүдээ хагас анчихсан. Тэгээд гарнаас нь атмос урсаад эргэн тойронд нь гал дүрлзээ байж идэг. Тэнгүүт нь Клэри Джесс рүү очиод атсан урал дээр нүсээд надаа итгэ гингүүтээ нөгөө хос талвчтай рүүнэ штэ. Энэ бол хос талвч биш. Элдний бариул эсэм байна гингүүтээ Джесс тэр хоёр ямартайч галыг байхгүй болгоод бусад руугаа хүрээд ирнэ.
За бүгдээрээ тэрвэрлдээ баярлалаад байж идэг. Тэгээ яаж галыг байхгүй болгосон бэ гэсэн чинь манай Джейс Клэри хоёр учрыг хэлдэггүй. Яаж боловсон гэдэг учраа хэлэхгүй нуучдаг. За ингээ маргааш нь манай аврах багийн 5 бүр элсэн давцаг бүх саад бэрхшээлийг даван туулаад алхасаар Аликантед ирдэгэ. За энэ болвол хуучин сүнсэн ертөнцийн сүнсэн Аликанте байдаг. Тэгээд сахис нэгрийн талбай нь бол хിവэрээ байж идэг. Тэгээд хилцээрийн танхим руу орсон чинь нэг чөтгөрөөс хамгаалах, чөтгөрийг устгах зэвсэг барьчихсан хөшөө байдаг. За тэр хөшөө нь болохоор Jonathan Shadow Hunter-ийн хөшөө гэж гардаг. Гэхдээ энэ ертөнцийн бүх сүдрийн онгочд бол чөтгөртэй тулж агаад ялагдаад устчихсан гэдгийг бол олж мэднэ. За манай эдийн ертөнцийн ер нь бол ирээдүйн энэ ертөнцид харагдаад байна гэсэн үг байхгүй юу? Тэгээд Cloud доод ертөнцийнхэнтэй хамтарч чөтгөрийн эсрэг байлдахгүй гэж шийдснээс болоод чөтгөрөөд энэ ертөнцийг эзэгнээд үгүй юм байна. Гэхдээ уг нь бол сүдрийн онгочд Skeptron гэдэг нэртэй нэг зэвсэг зохион бүтээсэн. Тэгээ тэрийг ашиглаж чадахгүй байж хата ингээд дарагдаад аалуулчихсан юм байна. Тэгээ энэ ертөнцийг нь Asmodeus Lilith 2 захираад байж байгаа юм байна гэж гардаг. За тэдний ингээ яваад байгаа тэр тал нь болохоор Vrosley тал. Vrosley гэдэг чинь нөгөө тариалгийн талбай оймойтой айгүй үзэсгэлэнтэй тал гэсэн шүү дээ. Тэр нь ингээд бүр дэлбэрээд үнс сүрэн болоод элсэн давцгал болчихсон байдаг. Тэгээ манай хилцээрийн танхим байдаг. Джейс гэж нэг юм би тэр Skeptron гэдэг зэвсгийг заавал авах хэрэгтэй гэд хөшөөрөө аваад зэвсгийг авч байсан чи Саймон үгүй яах юм бэ ингээд видео тоглоом дээр харахад янз бүрийн юм галзын юм авахаар цанганд орчдгоо гэж хэлдэг. Тэгсэн Джейс тоохгүй аваад яг тэр Skeptron гэдэг чөтгөрийг устгах зэвсгийг авах гэж байтал тохиолдол дуурайд бүүн чөтгөрүүд тэднэрлөө дайраад хүрээд ирнэ. За ингээд бүгдээрээ тулалдж идэг. Тэгээд Клэрийг яг нэг чөтгөр алхаж идэл Изабель ташуураараа хүлийн зогтөг. Тэгсэн чинь нөгөө чөтгөрчин унсан ч гэсэндээ Изабелийг хатгайчдаг. Тэг Изабель чөтгөрт хатуулаад үхтгийн даван дээр яахаа мэдгүй байсан чинь Клэри хилцээрийн тэр хан дээр портал хаалга үүсгэнгүүтээ буцаад нөгөө нэг агуурууга хамт зүхтаад ирдгээ. Тэгээд Изабель баг үхчихдэг. Тэгээд Изабелийг аврах юу ч байдаггүй. Клэри хичнээн эдгэгч рүүнээ зурсан ч гэсэн чөтгөрийн хор гэдэг бол эдгэгч рүүнэд идэвхэргүй байдаг. Тэгээд бүр яг Изабелийг адлаа даа гэж бодоо байжсэн чинь Саймон та нар сүдрээ ангууч тийцтэй гэд арилангуудаа шууд бугууга хазаад цус гаргаад Изабелийн тэр шарх руу цусаа тусааж эхэлнэ. За тэнгүүд бодвол одоо цус орогчийн цус нь чөтгөрийн хорыг ангаадаг байсан байлгүй. Изабель арай гайгүй болно. За ингээд Изабель гайгүй болчихж байгаа юм. Тэгээд Саймон дахиад цусаа өгөх гэжсэн чинь Клэр одоо болон Изабель зүгээр болчлаа гэж хэлдэг. Тэгээд Саймон бүр цусгүй болцсон. Тэгээд хилцээрийн танхимд байхдаа нөгөө цуснуудаа бүгдийг яачихсан, хаглаа ичсэн нөөц цуснуудаа. Тэгээд Алик Саймон цусаа өгч уулахаар болдгоо. Ямар ч тач ингээд Саймон хоолоод манай ч гэсэн өөртөө хооллоо. Тэг буцаад нэг анхад ирсэн маа штэ. За тэгээ бүгдээр унтж амархаар болно. Алик харуулах гардаг. За тэгсэн чинь Клэр яг унтчихсан чи Джейс хурж ирээд Клэрийг сэргээд би усан дорн барна гэж хэлдэг. Чи Клэргүй тэгээд орооч те би $1000 олмоор энэ хүм болгон л нэг зүйл өсдөг штэ гэж Джейс. Үгүй би яг тэр утгаар нь хэлээгүй гэж хэлдэг. За тэнгүүтээ Клэрийг дагуулад нөгөө нуурлага очоод усан дарахаар болно. За энэ дэр бол маш романтик зүйлс болдог байгаа. Тэгээд манай ранх удаага ингээ би биндээ шууд хурж эхэлдэг. Джейс яагаад гэвэл ариун гал байхгүй болчихсон байдаг байхгүй юу? Тэг Клэри тэр ариун галыг өөрийнхөө илтэнд шингээчихсэн байдаг юм аа. За тэгээд өөр хэл нь яаж шингээсэн бэхээр өөр хэлийг газар зоож байгаа тэр галт төмөр дунд илдээ тойруулаад рүүнээ зурж эхэлсэн. Нөгөө нэг нүдэнд нь харагдаж хос талбартай рүүнээ. Тэгсэн чинь нөгөө ариун гал нь бүгдээ тэр илтэнд шингэсэн. Тэгээд Хаспрос Клэригийн илтэн ариун галтай хэл болсон гэсэн. Тийм учраас Джейс ариун гал байхгүй. Тэгэхээр тэр хоёр би биндээ хурж болж байгаа байхгүй. Тэгээ нууранд хувцаа тайлж орж байгаа сайхан
би биний угаагаад үнсэлцээд тэрвэлдээ тэгээ манай Jace Claire анх удаага арай гэж нэгэн би бинийгээ мэдэрч би бинтэйгээ унтдаг байгаа. За энэ олон тохиолдол, энэ олон асуудлын дараа гэсэн үг шүү дээ. Тэгээд бас дээрэс маргааш нөхчөж магадгүй учраас өнөөдөр нь ингээд би биндээ би сэдвэрлж байгаа гэсэн. За Isabel Simon орж гисэндээ тэрвэрлдээд үнсэлцээд байжсэн чи даач айлыг орж ирээ боловч тий. За ингээд маргааш нь болдог. Тэгээ манайд буцаад нөгөө явсан дамаараа сурсан дуугаа дуулаад Аликанте руу сүнсэн газар руугаа явахаар болно. Тэгээд яаж тийшээ очих вэ гэдэг аргаа болол ерөөсөө олчихсан шүү дээ. Портал алга нэгээд ямарсан одоо энд очичин. Гэтэ наахантай нь бууж байгаа. Тэгээд нууцаар алхаж очих байгаа. За Jace-ийн хувьд гэх юм бол маш сайн стратегч. Тэгээд хэрхэн одоо тэр гард руу очиж болох вэ гэдэг төлөвийг бол боловсруулад байж байгаа. За Jace-ийн хувьд гэх юм бол Sebastian-ийн бугавч байсан. Тэр мөнгөн бугавч нь болохоор хэрвээ би Divagen-д амжилт олох юм бол тамд дэвчнэ гэсэн нэг юм утгатай үгтэй буувч Sebastian-ийн буувчийг ашиглаж ер нь бол анх өрөөний тэмдэглэж мөрдөж явсаар агаад Alicante-д ирсэн байхгүй юу? Тэр нь бол гардд байгаа гэдгийг мэдчихсэн. Тэгээ гард руу орохын тулд бас хэцүү шүү дээ. Гард гэдэг нь уулын ингээд бэлт байдаг байгууламж шүү дээ. Манай клавийн одоо засгийн газар. Гэхдээ энэ удаа болохоор өөр ертөнцийн гард гэж ойлгож байна дээ. За гард дотор юу болж байгаа гэсэн чи Sebastian манай эдийг баривчилчихсан. Тэгээ Magnus бол ямар ч хүчгүй болчихсон байж байгаа. Magnus бүр юу ч хийж чадхаа болчихсон дээ. Яг бол энэ ертөнц Magnus-ийн аавынхын ертөнц учраас ич хідээж хэрэглэж чадхаа болчихсон байдаг. Тэгээ Magnus-ийг ихтэй гавлчихсан. Тэгээ Raphael-ийг болохоор Sebastian алаа ичтیں۔ Тэгээд Luke Jocelyn бол амьд байгаа. Яг тэгвэл тэр хоёрыг алчих юм бол Claire хизээж Sebastian-ыг уушлах үдий мэдж байгаа учраас Claire-ыг өөртөө хайртай болгохын тулд ингээд ээж авааг нь амьтаа голтой байлгаж байгаа гэсэн үг. За ингээд Jace, Claire, Simon, Isabel, Alec нар 5 харанхуйлагч сүдрийн ангуучийн хувцсыг авч өмсөд сойврагнаа. За энэ санааг бол Simon гаргадаг. За тэгээд тэр 5 сүдрийн ангууч болол бүгдээрээ өөрөөсөө хүнийг ер нь тэгээ алаад авдаг гэсэн үг. Тэг номын шамал гоё дүрслэл нь харагданаа. Одоо аллахыг гоё гэх чаш хийдэг нарийн ярих гэхээр ямартайч ингээд алаад тэгээд хуцуудыг аваад гард руу нэвтэрдэг байгаа. Одоо тэгээ гард руу нэвтэрсэн чинь үүдний танхимд Sebastian энийгээ зогсож байна. Тэгээ энийгт та нарыг ирж байгаа мэдгүй гэж бодсон уу? Би та нарыг зүгээр л гад руу оруулчих гэж бодсон уу? Би та нарыг ирж байгаа мэдсэн. Фэри хат надад хэлсэн тэгдэг. Тэгсэн чи бүгдээ ингэ шоконд орж марж байгаа. Болоод байдсны Clary гүйж чад ханан дээр портал зурдаг. Тэр порталаар Jace нөө хилцээрийн танхим руу ордгоо. За тэнгүүтээ Jace хилцээрийн танхимаас Skeptron гэдэг зэвсэг буцаа порталаар гараад ирдэг. Энэ хавхрын Sebastian бүгч дөрүүдийг баг ингээд дуудсан манай эд эсрэг тавьсан өөрөө зүрх харж энийгээ байж идэг. Тэнгүүтээ дөрүү дайраад зогсчээ ч дөрүн зогсон байдаг тэнгүүд. Миний охин дөө энэ шүү. Энэ л бити дараарай гэдэг. Бусдын ал гэдэг байхгүй. Тэгээ манай чадхаараа тулдаал манай Isabel чи нөгөө өсөө эргүүлээд л нөгөө ташуура ороолгоолж дөрүүдийг алаад л айлыг номсон харваад л ингэ байдсан. Тэгсэн чинь Jace Skeptron гэдэг тэр зэвсгийг авч гарч ирэнгүүтээ шууд тэр зэвсгээ өргөөл тэр танхимд байгаа бүгч дөрүүдийг нэг цохилтоор алаа ичдэг. Тэгээ тийм олон ч дөрүүдийг алсан учраас Skeptron нэвтэрчдэг. Тэгээ Jace зэвсэг ингээл хэрэг болсон учраас хайдаг. Sebastian бүр гайхдаг байхгүй яаж ингэж чаддаг вэ наа гэд. Тэгээд ер нь аль тэр газар нутагт байсан талч дөрийг дууцсан байсан талуулын бүгдийг ингэ алчсан гэсэн үг. Талуулын ямар ч үг байх вэ замирсан. Талыг нь бүгдээр ингэ алчсан. За тэгээ бүгдээрээ зугтаж эхэлнэ. Гаднаас харанхуйлагдагсад орж ирээд тэдрээ ард хөөдөг. Тэгээ Jace Claire зугтаа, Simon Isabel Alec 3 зугтдаг. Хоёр тийшээ зугтаад хүмүүс айх гэдэг шүү дээ. Тэгээд манай Isabel, Alec, Simon 3 болохоор Luke Magnus-ыг хурд ирээд авардаг. Тэгээд Luke-тэй нийлж байгаа Jocelyn-ыг очиж авардаг. За Magnus болохоор нөгөө явж чадгүйс учраас Magnus, Alec 2 араас нь явсаар агаад яг зөвлийн гардийн танхим руу очихоор болдгоо.
За Джейс Клэри хоёр тэгсэндээ явсараа тэр зүйлийн танхим руу орж ирээ хаалгаар орноо. За тэгсэн чинь Себастьян ганцаараа зогсож идэг. Тэгсэн чинь Бигемот гэдэг нэртэй өөрийгөө хэд хувиргадаг тэм чөтгөр байдаг аахгүй юу? Тийм чөтгөр байж идэв. Тэгээ Джейс шууд тэр чөтгөрийг аалдаг. Тэгсэн чинь Себастьян болохоор өөрийгөө тойруулаа рүүнээ тэмдэг зурчихсан. Тэгээд аалгаад шат аавч чамайг харсан бол сайн байна гэхээсэн бах таа гэж мэгээд байж идэг. Тэгээд Джейс шууд Себастьян руу очиалах гэсэн чинь рүүний тэмдэг зураадсан шүү дээ. Тэр нь болохоор шилэн ханд болсон байсан гинэ. Тэгээд Себастьянд хурч чаддгүй. Джейс Джейс нэрээ ийм хулцгар байсан мó. Тэг хойл яаж тулдах юм гэсэн чинь чи надад хурч чадахгүй гэсэн би чанд хурч чадсан гэвэл Джейсийг шууд хан руу нэг хурууга инчтэл зүгээр л савнгуудаа Джейс ухаалаа уншдаг байхгүй юу? Амар гастаа тэгээ Клэри ганцаархан уулзчихсан. Тэгээ Себастьян Клэрид хэлдэг. Чи энэ гардийн зөвлийн танхимын хоёр цонх байгааг хардаа гэд харангууд нэг нь яг тэр сүнсэн ертөнц, нөгөөх нь Идрис байдаг байхгүй. Тэнгүүд би ингээд Идрис рүү өөрхөө дайлтыг явуулсан. Тэг явдахгүй ялалт байгуулна. Гэхдээ чи өөрхөө ертөнцийг аврах боломж чамд байна. Юу вэ гэхлээр чи хэрвээ надтай хамт энэ ертөнцийг үлдээд захирнаа. Миний хатан хаан болно гэх юм бол би энэ ертөнцийг чинь зүгээр орхиж. Би зүгээр энэ ертөнцтэй холбогдох энэ цонхыг би нураачих яа. Тэгэх юм бол бидний хинэн ч хизээж хашааж босож чадхааргүй болно гэж хэлдэг. Амар гасаа тий. Та нарын орж ирсэн чидийн гарцыг чсэн би хаачихсан. Тэгэхээр ганц өөрсдийнхөө ертөнц рүү буцах замаар энэ цонхыг би ихтэй хагалчихна. Тэгэх юм бол миний бүх хүч энэ ертөнцид төвлөрөө тэгээд хоёлаа хамтдаа захирна. Тэнгүүд Клэри Джейс, Изабель, Алиг, ээж, аав эдгээр яах юм бэ гэсэн чинь эдгээр зүгээр штэ. Эднийг хоёлаа ингээд торон тариал. Тэг ямарчсан тийжээж ин тэг амьд байлгана. Агт ойлол энэ ертөнцтэй л ангууд. Чи тэг өвшөө хонцонгоо яасан бэ? Чи чамд ингээд дэлхийн хэрэгтэй байсан мэс. Надад дэлхийс чухал шээ. Надад чи л чухал гэж хэлдэг. Нэг Клэригийн гарт бүлэгт 8 тэрбум хүний ингээ амнаас яригдж штэ тий. Тэг Клэри зөвшөөрөөд Себастьяны хатан болохоо шиднэ. Турсахтаа гэрлэхэр шиднэ. Тэгээд тэр гардийн танхимын тайзан дээр 2 том алтан синти байдаг. Тэгээ нэг синтид нь очоод суудгаа. За ингэжсэн чинь Себастьян бусад үлдсэн хүмүүсийг нь нааш оруулж ирэхин тулд гардийн үлдсэн газар нутгийг нь болохоор шууд үүрмэг болгож эхэлдэг байгаа. Тэнгүүд ингээд манай Изабель Самаровскийг голдон нүх гарч ирээд Изабелийг унагч сайман барьж аваад тэгээд зугцаараад хаалгаар арай ирснийг орж ирээд яа авраглаа гэж санаамаар харсан чинь Клэри тэр синти дээр суучихсан. Джейс үхсэн юм шиг толгоонсон цус хараад газар твччихсэн. Нэг чөтгөрийн цогц бас харагдаад тэгээд Себастьян рүүнийхээ голд сууж идэг. Тэгээд Себастьяны гэх юм бол энийг л алгаад зүсчихсэн. Тэг ямар нэг шившлэг хилээд ингээд тусаа рүүнэрээгүй гожуулаад байждаг. Тэгээ араас нь Магнус, Алиг за тэгэл Люк, Жослин гэл бүгдээ хурж ирдгээ. Тэгэл Жослин шүүд охиноо хараад чи ингэж болохгүй. Чи яасан ингэж болохгүй? Чи яасан Себастьяны үгэнд итгэж болохгүй? Клэри гэдэг юм. Клэри таны гарт хизээч 8 тэрбум хүний амнаас байгаагүй штэ. Би өөр ертөнцийг аварж гинэ гэж хэлдэг. Тэгээ өөр арга байхгүй гэж хэлдэг. Тэгээд Себастьян Джейсийг сэрээдэг. Тэгээ сэрэнгүүтээ. Одоо чи над руу ариун галаараа торигдаа мөрөгдөө гэж Джейс би юу ч чадахгүй гэдэг. Себастьян би мэдсэн юм аа чамааг өчтөр тэр ариун галаар манай хий хосон ертөнцид зүгээр л урсгаад дуусах жасан гэж би мэдсэн юм аа. Тэгээ чамдад ариун гал байхгүй болчихсон гэ инээгээд идэг. Байсан ч гэсэн чи яаж ашиглахаа мэдэхгүй гэ. Тэгээд Себастьян хурж болохгүй байсан тэр шилэн хоргооч гэсэн Себастьян байхгүй болгочихсон. Тэгээд Джейс юу ч хэлж чаддгүй. Тэгээд гисэн Себастьян одоо чи надаа Клэриг үг гэж хэлдэг. Тэгээ бас чамд миний бовж байгаа бовчаач гэсэн үг гэж хэлдэг. Тэгээд Джейс бүр Клэри рүү харч чаддгүй. Тэгээд Клэри болохоор бүр яхаж мэддгүй юм. Тэгсэн чинь Джейс байж ажилласан. Себастьяны тэр мөнгөн бовчийн тайлангуудаа алан дээрээ тавиад Себастьян өнгөтэй одоо Клэри чиний ах гэж хэлээ хашаахардаг. За ингэж гисэн Себастьян за ингээ хатан хаан Клэри
та нарыг амьд үлээсэй гэсэн болохоор амьд байлгаж байгаа шүү гэж хэлдэг. За энэ хооронд болохоор нөгөө нэг ганц ертөнцтэй холбогдсон цонхон хүртэл хагараад тэгээд битүүмжлэгдчихдэг байгаа. За Идрис юу болж байгаа гэхээр манай Эма гол дүрээр гарна л да. Идрис болж байгаа үйл явдлаар өрөөндөө байж идэг. Эма гэвдэх юм бол ээж аавыг нь хий алсан гэдгийг мэдхийг хүсдэг. Гэ сонирм агаад Себастьян гэж байсан биш юм шиг байгаа зав. Ягаад Себастьян байсан бол тэдрийг зүгээр л ирэмдэглээ цогц болгоо хийсэн бэ? Сүдэр ангаж болгож болоогүй мүү? Харах уу сүдэр ангаж болгож болоогүй мүү гэж бодсон. Тэгээ консулын өрөөнөөс ээж автай холбоотой хэргийн бичиг баримтыг хулгайлчихсан тэрийгээ судлаа байж идэг. Тэгээ миний бодлоор Эмагийн ээж авыг өөр хүмүүс л алсан юм шиг байна. Тэгээ Эмагийн ээж авыг хин алсан бас мэддэхгүй байгаа. Тэгээ Эма л ээж авах өвлийн шалханыг олох гээд бичиг баримттай зурлаа байж агаад унтчихсан байдаг. Тэгээ нэг сэрсэн живэл сүрээд ирчихсэн. Тэгээд дайм болгож байна. Бүх хүүхдүүдийг хэлсэрийн танхимд ингээд хамгаалж байгаа. Эдэлээдсэн тийш очих хэвээр. Тэгээ бүгдээрээ би бинээсээ хөтөлцөөд, Эма трүү хөтлөөд, Жюлс тавыг тэврээд, тэгээд хоёр ихэр би бинээсээ хөтлөөд, бүгдээрээ би бинээсээ хөтлөөд ингээд явж байгаа. Тэгээд эдрэг хөлийн плектер нь болохоор дагаал явж байгаа их чинь. За тэгээд хэлсэрийн тамхи очих гэсэн чинь алидэн дай эхэлсэн. Тэгээд тэднэрлөө фери Хүлэг Баатар дайрангууд Эма амарсан утга шидэ алчхтیں۔ Гэ феричүүд гэхдээ нэг сайн тулаж чадгаа гэх юм бол Аликантиг эргэн тойр нөгөө төмөр бошны шороо цаацчихсан. Тийм болохоор фериг айдаг зүйлс чинь тэр штэ. Тэгэхээр жоохон хүчин солирсон. Гэтэ харанхуй сүдрэн ангуучдад бол хамаагүй бүгдийг хяар зохиол яваад байдаг. Тэгээд тэднэрлөө нэг харанхуй сүдрэн ангууч дайрсан чинь манай Захариах эргээ сүдрэн ангууч болсон штэ. Захари тэднийг авраад хэлсэрийн танхимд оруулдаг. Амарч ингээд аврагдаг. Тэгээ байжсэн чинь нөгөө хэлцээрийн танхимыг нь ч гэсэн хаалгыг нэвтлээд харанхуй сүдрэн ангуучд орж ирдэг. Тэгээ байжсэн чинь энд рүүгээд хувирсан аав нь хүүхдүүд рүү хүрээд иртий. Тэнгүүтээ Тайбрус гэх хинч итгэдэггүй Тайбрус штэ. Ааваа гэж баярлаад аав руу очиж идэв. Тэнгүүт нь Жюлс дүүгээ аврахын тулд аав руугаа илж хидээд цээжийг нь нэвт илд нь ороод зоогдоод алччихдаг. Ингээд юус аавыгаа алчаад бүр толгоо нэргээ би аавыгаа алчаа гэсэн чинь Эма очоод тэр чинь чиний аав бишсэн дүүг чинь хураад алхачихсан хүн байсан гэж хэлээд байж идэг. За ингээд буцаад нөгөө сүрс ертөнц рүү очиж тэгээд Себастьян болоо Клэри хатны өмнө бүгдээрээс хүрцгөө гэж хэлдэг. Тэгээд хамгийн түрүүнд бол Магнус сөхрөөд, Алекс сөхрөөд, Изабель Саймоныг дагуул сөхрөөд, за тэгээд Люк Жослинг дагуул сөхрөөд, тэгээд амсэл Джейс сөхрөөд ингээд хатан болдог байгаа. Тэгээд тэднэрт бол буцагтан байхгүй ингээд дуусаа. За тэгсэн чинь Клэри Сентинесээ хальт буугаад тэнгүүтээ Себастьян хэлдэг. Одоо чи нотлоод намайг үнс гэж хэлдэг. Тэгсэн чинь Клэри үгүй хойлохна бахта зүгээр юм шиг өсч Себастьян үгүй чи хүмүүсийн нүдэн дээр намайг үнс гэж хэлдэг. Клэри Себастьян руу төхөж очдог. Тэнгүүтээ Себастьяныг намайг тэврээч гэж хэлдэг байхгүй. Тэнгүү Себастьян бүр ингэж чичрээд нүдэнд наах удаага нэг эмзэг байдал тодордог гэж гардгийн. Клэрийг итгэж өгөхгүй те. Бодвол үнэхээр л хайртай байсан билгүй дээ. Гэтэ зөв бос шүү дээ. Дүүтэй хайртай болох чинь. Хайр сэтгэлийн албаатаар хайртай болох чинь. Тэгэл Клэри ингээл уруулаад Себастьяны хацарлаа ортол Себастьян бүр чичрээл заяа. Би энэ чичрээл тогтлол. Тэгсэн чинь Клэри Себастьяны хацар дээр нь нэг үг хэлдэг. Үнсэж байгаа болонгуудаа эзэнтэй би танд хайртай гэж хэлэнгүүтээ шууд нэг гараараа Хёспросээ гаргаж ирээд Себастьяны цээжийг нь дүрж орхино. Тэгээ Себастьяны цээжинд Хёспрос нь дүрхтчихсэн. Тэгээд Себастьян гахаад хошоо хурангуудаа инээгээд чи намайг ямар ч зэвсэгт өгөхгүй юм хийж байгаа юм. Чи яа тэгж байгаа юм Клариса чи юу нэг буруу зүйл хийж ин да гэд доогдолдог. Тэг Клэри яана би буруу бодсон байна гэж боддог. Уг нь бол нариун галыг Хёспор шингээчээд энүүгээрээ Себастьяныг алчиг гэж бодсон Себастьян зүгээр зогсоод идэв. Тэгсээ гівэнт гал гарч ирээд Себастьяныг шатааж эхэлнэ. За ингээд Себастьян галчтаад хоошоо унаад өгдөг. Тэгээд сүдрийн харанхуу ангуучт нүртэл Себастьяныг эзэнтэй ингээ аврах гээд очсон. Тэг Себастьян бүгдийг хоошоо болгодог. Тэгэнгүүтээ нүдэн нисэн чинь хооноттой болсон байт. Нөгөө ариун гал нь чөтгөрийн цусыг нь юу ч хөө болгоод яг анханасаа ямар хүн
байх байсан тэр дүрхэнд нь буцаагаад авчижчихсан. Тэгээ Клэри маш их харамсаж бүр ингээд хинийг нэг алдсан юм шиг мэдрэмж төрдөг. Тэгээ жинхэнэ ах нь өдөн дээр нь нохоонуудтай болчихсон хөвтчихэд уг нь Себастьян чинь тас харангануудтай байхгүй. Тэгээ чөтгөрийн цусыг найрлагцсан учраас нохоонуудтай болчихсон. Тэгээ Жослин гүйж чаад Себастьяны толгойг өөр дээрээ тавиад чимээгүй хуйлж идэг. Тэгээ Клэри Себастьян руу очиод Себастьян гэж намайг одоо битгий Себастьян гэж дуудаа. Би Жонатан болсон. Би анхнаасаа л Жонатан байсан. Тэгээ би анх удаага ийм сайхан байж үзэж байна гэж хэлдэг. Тэгээ намайг уучлаарай. Намайг уучлах боломжгүй гэдэг мэдэж, гэхдээ намайг уучлаарай гэж Жонатан хэлдэг. Тэгээд Клэри Жонатан чи тэгвэл хэлэлтэй бид нар одоо яаж буцах гэж намайг уучлаарай. Үнэхээр өөр буцах арга байхгүй гэж Себастьян буюу Жонатан хэлдэг байгаа. Тэгээд Жонатан одоо намайг өгөх юм бол энэ харанхуйлагдагсад та нар руу шууд дайрна. Тийм учраас би энийг зогсоож чадахгүй. Гэтэ Джейст хэлээд өгөөч гэд тэгсэн чи Джейс би энэ дана гингүүд түүнийг онгойлго гэж хэлдэг. Тэгээд Джейс тэнгүүд шууд өсөрж очоод нөгөө Джейсийн Себастьянтай орж ирээд уйлдсан байхад нь гарч ирсэн чөтгөр штэ. Тэр Бигемот гэдэг чөтгөрийн гэс дотрыг нь онгоолгоод ил дээрээс онгоолгоод дотроос нь чөтгөрийн хүлээгээ гараад ирдгээ. Клэри гахаад яаж мэдсэн бэ гэсэн чинь Себастьян инээгээд Жонатан инээгээд Джейс намайг мэддэг юм аа гэж хэлдэг. Тэнгүүд Жонатан Джейсийг яг одоо над аяга миний тэр өмнө зурсан рүүний гол руу шидгэж илээ гэж хэлдэг. Тэгсэн чинь Аматис эцэнтэй минь хэрвээ өглөө аяг байхгүй болчихвол бид нар ч гэсэн байхгүй болно штэ гэж хэлсэн чинь Себастьян буюу Жонатан намайг уучлаарай би та нарыг бүтээх өсгөөс юм аа гэж хэлдэг. Тэгээ бүгдээрээ ууг шууд авцсан байдаг. Тэгээд Джейс шууд манай Джейс шүү дээ. Тэгээд шууд тэр өглөө аяг рүүний гол руу шидээд хаалаачдаг. За тэгсэн чинь бүх харанхуй зүдрангуучууд тэр унаал Аматис бүр мөс унж өвхөөс өмнө Люкр хараад баярлаа гэд талархсан инээмсэглэл илгээгээд хөхтгийн ундаг байгаа. За ингээд Клэри эндрээс доошо буудаг. Тэгээд Жослин бол хүүхэд толгойг ингээд өөр дээрээ тавьцгийрээ байгаа. Тэгээд Жонатан бол би хизээч амьдралаа юм хөнгөн байж үтсэнгүй гэж хэлээд амьсгал ураадаг. За Идрис болохоор өсөдрийн ангуучдыг ялаад харанхуй өдрийн ангууч чинь хилцээрийн дахинд бүр өөр хүүхдүүд рүү ороод ирсэн байсан шүү дээ. Тэг өөр хүүхдүүдэд хамгаалах гэсэн нэг фильмчүүд араас нь гүйж иржсэн. Тэгсэн чинь манай Джейс хүлээн шидэж хаалснаас болоод бүх тэнд байсан харанхуй өдрийн ангууч төрөл унаад өгчихсөн. Тэгээд Фэри Баатрууд гэсэндээ юу болж байгааг мэдэнгүүтээ төсгүүдээ хаяад зутдаг байгаа. Тэр нь бол ялалт ирсэн гэсэн үг. За ингээд манай адилхаараа нөгөө сүрс ертөнцтэй төгжигдсэн байгаа шүү дээ. Буцах боломжгүй буцах гарцгүй болсон. Тэгээд Люк Жослин руу очиод хамт байж идэг. Тэгээд Люк Жослин Жонатны цогц суран ингээд энэ дээр байгаа. Тэгээд манай адилхаараа доор ингээд яах вэ хүү яриа байжсан. Тэгсэн чинь Магнус ганц л арга байгаа гэж хэлдэг. Тэр нь болохоор Магнусын аав энэ одоо газар нутгийн эзэн чөтгөр Асмодиус бидрийг босоож чадна гэж хэлдэг. Тэгээд Асмодиусыг гэтээ дуудах хэрэггүй. Яагаад гэвэл маш аимшигтай зөлхөөсдөг гэж хэлсэн боловч өөр арга байхгүй учраас Асмодиусыг дууддаг. Тэгээд Асмодиус хурж ирсэн чинь нэг болцол тавьдаг. Магнусын мөнх амийг надад өгөө. Тэгээд Лилитийн жолтрай хүн миний гардыг тураагаа ичсэн. Тэгээд Скептроноор Джейс манай газар нутгийн талч төрний алчсан. Би тэгээд өөрийнхөө нүдгийг дахиад сэргээхэд бол надад хүч хэрэгтэй. Тийм учраас би Магнусын мөнх амаар хоолно гэж хэлдэг. Гэтэ Магнус мөнх амаар хоолгоод Магнус ингээд мөнх биш болоод амьдарч болно шүү дээ. Гэтэ Магнус 400 жилийн настай учраас өмнөх тулсан цаг хугацаанд нь түүнийг үгүй игээд Магнус юм зүгээр л үнс олж хурнаа л гэсэн үг байхгүй юу? Тэгээ Магнусаа би үгүй гэдэгтэй тэгс чи бүгдээрээ үгүй Магнусыг өөхгүй гэж Магнусыг хамгаалаа зогсчихдаг. Тэгсэн чинь Саймон би тэгвэл үгүй гэж хэлдэг. Тэгсэн чинь Асмодиус гэж өтгөр чинь чи нэрээ өдрөөр өвчтэй өдрөөр өвчин мөнх нас үнэхээр гайхалтай. Тэгвэл тгий гэж хэлдэг. Гэхдээ бас нэг болцолтой чиний бүх турсамжийг авнаа. Сүдрийн ертөнцтэй холбоотой, Клэритэй холбоотой бүх турсамжийг авнаа гэж хэлдэг. Тэгээд Саймон хэцүү байсан ч гэсэн зөвшөөрөө. Тэгээд Саймоны одоо хүслээр манай хэд Саймоныг цалиаслахын зөвшөөрдгөө гэж юу ойлгож болно. За тэгээд чөтгөр гэхдээ бид нар ингээд яаж буцснаа гэж таны бодож байгаас тэгвэл харуулъя гингүүтээ Жослин Люк Жонатны цогц сурыг шууд
гараа дохол Идрисийн яг гардын эндэрлүү авчичдیں۔ Яг тэр байсан газар та байгаа хэврээ ирнэ гівэн сүрс ертөнцөөс өөрсдийн ертөнц рүү манайд очицсан гэсэн. Тэнгүүд за ингээд томчууд явлаа. Одоо хүүхдүүд үлдлээ гингүүд Саймон хүлээн зөвшөөрөө чөтгөршөө Саймоны цээж рүү гараа игээд бүх дурсамж мөнх насыг идээд тэгээд манайд тэгсэндээ өөрсдийнхөө жинхэнэ ертөнцийн гард руу ирдэг байгаа. Тэг Клэри хамгийн дөрөнд хурж ирчээд 90 тарнаа харсан. Тэгсэн чинь Саймоноос бас нэрчгсэн байсан. Тэгээ Клэри өөрөө ирэхгүй бүр ихэр татаад мөшөөд уйлдаг. Тэгсэн чинь манай эдэг гинт ингээ газраас ургасан юм шиг гараад ирсэн. Гэтэ яг үндэ газраас ургаал гараад ирсэн шүү дээ. Гараад ирэнгүүт хүмүүс гайхаж харж байсан. Бүгдээрээ тэдрийг имжлэхээр, асархаар, тэрвэрхээр гүйж ирдгээ. Тэгээд ямар тач харанхуй дайнд ялсан байна. Валентин үхлийн дайсан. Сибсийн харанхуй дайсан. Хоёр дайнд хоёуланд нь манай этэй ачаар бол яллаа. За ингээд хэд хоногийн дараа байж идэг. Тэгээд Клав хуралдаж агаад бүх фэrijүүдийг шийтгдэгэ. Тэгээд бүх фэrijүүдийн зэвсгүүдийг хураагаад тэгээд хөлөг баатруудгүй болгоод шийтгдэг. Тэгээд үүнийг нь болохоор Магнус эсэргүүцдэг юм аа. Бид нар ингээд өөрсдөөс ургасан хүмүүсийг ингээд шийдэх тасан тэр хүмүүс булан мөс санаад дахиад шин дайн дигнэ гэсэн Клав тоодгүй. Тэгээд Хелен Блэктер нэг болохоор фэри цустай гэж үзэнгүүтээ маш хол Оросын Сибирийн арал руу хөждөг. Тэр арал нь болохоор дэлхийг хамгаалах нэг үе таалга байт юм лаа. Чөтгөрүүд орж ирсээс хамгаалдаг. Тэр арал руу хөждөгтөө. Тэгээд Маркс Блэктер нэг болохоор бүр хайхааж болохоор шийддэг. За Джесс Клэри хоёр манд болохоор Себастьяныг үнс болгож чандарлаа. Тэгээд лин нурлуу үнсийг цацж байдгаа. Тэгээд Клав болохоор одоо нэр хүнтэй сүдэр амгаштай л чандралт юм байл та. Гэхдээ Себастьяныг жинхэнэ өвхсөн гэдэгт нийтгэхийн тулд чандралсан. Тэгээд бунханж босох боломжгүй, оршуулгах боломжгүй учраас Клэри өөрийнхөө хөр хилтэй ахыг лин уранд шидэж уусгадаг. Тэгээд Клэри бодохдоо Джонатанд ямар сонголт байгаагүй. Валентин төрхөөс өмнө чөтгөрийн цус тарьчихсан. Тэгээд түүнд бол ямар ч боломж байгаагүй гэж боддог. Тэгээд маш гонилдаг. Тэгээд Клэри уйлдаг. Тэгээд Клэри Джейсээр буцаад ирж идэг. Тэгээд манай хөрхөн морин сандалцсан явж идэг байхгүй. Тэгсэн Джейс Херонделийн эдлэн дээр хурж ирээд Клэрэд харуулдаг. Тэр үнэхээр тансаг идэлэн байдаг. Алтан ус оргилууртай, алтан маш сүрлэг харш байдаг. Тэгээд гэсэн Джейс Клэрэд би ингээд Джейс Херондел болохоор шийдлээ гэж хэлдэг. Тэгээд Джейс Херондел болсон учраас Херонделийн одын бүгж зөөх ёстой. Гэтэ тэр бүгж маань одоо ингээд надаа байхгүй, хинч байхгүй тийм л төмөрч төсөөр дахиж хэлгэн гэж хэлээд тэгээ хоёлаа магадгүй нийтлэн газарт ирээдүйд хан таньж болох юм гэж хэлэнгүүт Клэри нэмсэглээд чи намайг тасаг хашаар хуурах байгаа мó гэдэг юмртайч Клэри Джейсийг өөрийгөө хин гэдгийг хүлээн зөвшөөрсөнд бол маш их баяртай байдгаа. За ингээ манайд эргээд ирдэг. За тэгээд Изабель Клэри хоёр уулздаг байгаа. Тэгээд Изабель явдаг юм бол Саймонтай хайрцаглал албатай байсан. Тэг үнэхээр шаналж байсан. Тэг Клэри болохоор Саймонтай уулзаж чадаагүй ч гэсэндээ уцаар ярьж үтсэн байл та. Уг нь бол Идрис ямар ч цэцгэлгаан ашигладаг үү заяа. Гэхдээ ганц л уц байдаг. Рагнар Фил гээд шийдтэн тэр уцыг сурлажсэн гинэ. Тэр нь Клавийн офис байт юм байна. Тэгээд Клэри тэрүүгээр Саймонтай 20-оос гарч ирэлүүд ирсэн гинэ. Манай эдийг нөгөө нэг ирснийхэн дараа нэмчлэн үтээ шууд 20-нд хийсэн байна. Тэгээд чөтгөрийн орноос хин ч амьд ирж байгаагүй учраас янз бүрийн тээж ирж өмөрж өгөө шалгаж байгаа. Тэгээд зүгээр гээд гаргасан байна л да. Тэгээд 20-оос гарангуудаа Клэри шууд Клавийн офис руу очиж ганц байгаа уцаар Саймонтай ирсэн чинь Саймон Клэриг гэрээс танихгүй. Тэг Клэр хоёул орон цагаал хичээлээр хам судаг гэсэн Саймон тийм үү гэд юу ч танихгүй чи Клэр гэдэг охиноос гоож үгүй гэд. Клэр маш харамсан гашуудж уйлдаг. Тэг тэрийг ч гэсэн Изабелтай хуваалцаа байж байгаа. За тэг Изабел явдах юм бол энгийн нөгөө нэг Мунди хүү Саймон дуртай биш одоо Баатар цус орох Саймон хайртай байсан шүү дээ. Тэнгүүд Клэр хэлэхдээ тийм Саймон ч байхгүй болсон болохоор л жоохон нэлээд байгаа юм шүү гэж Изабел хэлдэг. Изабел бас магадгүй л ингэж хэлдэг. Тэгээд манайд ямарч Нью-Йорк руу босгороолоо. Нэрээ дашрам дэлгэд Магнус Алик хоёр нийлсэн байдаг шүү. За ингээд Клэри Изабел Магнус 3
Clary-гийн Simon-ы сургуулийн гадаа зогсчихдаг. Тэгээ Clary Simon-д очиж уулзнаа. Тэгээ Simon-д би бол Clary Frey, тэгээ би чиний хамгийн сайн найз гэж хэлсэн чинь Simon гайхчихдаг. Тэнгүүтээ өөрийнхөө хамтлагийн сонин гүнгүүтээ чи өсвөл манай хамтлагийн тоглолтын нэр үзэрээ гэж хэлдэг байгаа. Тэг Clary уурлаад эргэж ирээ Isabel руу сонин шидэнгүүтээ би дахиад Simon уулзаж чадахгүй, Simon танихгүй гэж болохоор би үнэхээр тэсгүй байна гэж хэлдэг. Тэгэхэд Clary яадаг нөө. Оройн болохоор Clary-ийн ээж Jocelyn Luke-аар гэрэлж байгаа байхгүй юу. Тэгээ уг нь л Clary Simon-ыг тэр 20 ясалд уурсан чавс. Тэгээд Simon юу ч танихгүй хамтдаг уурлаа явагдсан. За тэгсэн чинь Isabel нэг сонинг нэгсэн чинь өвхлийн зэвсэг хамтлаг гэж нэрлсэн. Хамтлагтаа өвхлийн зэвсэг гэж нэр өгсөн. Нэрээ Simon-ы хамтлаг даны нэрээс л байхгүй. Тэгсэн чинь Isabel Simon-ыг юм санаад хам шүү гэд. Тэгээ Simon 90 тойронд байгаа хүмүүсийн дурсан жиж гэсэндээ нэг Asmodeus гэж өтгөр чинь арилгацсан байсан байхгүй юу. Тийм учраас Clary байгаа гэдгийг мэдэхгүй байсан гэсэн үг. За ингээм ямар тач Simon эргээд энгийн хүн болчихсон. Цоосрогч биш. Энгийн мөнди яг л энгийн л хүний амьдралаар амьдарч исэн. Тэгсэн чи гинт улаас тайхан гарч өнгөтэй би чиний найз гээл те ээжийг 20 минут урьж мөрөөд тэгээд гайхаа байдсан чинь Isabel өрөдөрдөг. Simon Isabel-аар ямар үзэсгэлэнтэй юм бэ хараа байдсан. Isabel Magnus хоёр түүн сүдрийн ертөнцийн талаар тайлбарлаж өгөөд тэгээ сүдрийн ертөнц маш олон сүдрийн ангууртай алдсан учраас дахиад сүдрийн ангууртыг бүтээгч ангинэ нөгөө нэг сахиус нэгрийн үхлийн агнаас уйлгаад тэгээ Simon-ыг чинь үхлийн агнаас угаа сүдрийн ангаж болох уу гэж санал авах гэсэн гинэ. Тэгээ Simon ч гэсэн ингээд төвшөрөөд за нэг юм хэрэг болж байгаамаа. За тэгээ Simon гэхдээ ингээд хайлтаа санаад идэм аа үйл явдлуудыг. Ер нь бол тэгээ Magnus ч гэсэн санахт нь тосолтой. За ингээ хормын орой болж байгаа. Тэгээд маш гоё хором болж идэг. Та нар санаж байгаа бол нөгөө Luke-ийн фермийн заслангийн байшинд хормойж идэг. Тэгээд цус сурагч туртлаа өрөвдчихсэн байшинд нөгөө хүлээж идэг нар буухыг хүлээгээд тэг ямар ч яслан амар гой болоо. Тэгээ Jocelyn амар тансаг даашинц өмсөжсэн гэвэнт зөв зуны нэмгэн даашинц өмсөнгөтэй үсээ ороод харандаагаар зоцсон явчихдээ. Тэг Clary Jace гэл бүгдрээ байжсан. За тэгээд тэгсэн чинь Simon хүрээдэрнэ. Тэг Clary баярлаа. Чи намайг санаж гинөө гэсэн чинь би чамайг санаж байна. Хойлоо найзууд хамгийн сайн найз маань бол чи шүү дээ гэж Simon хэлдэг. Тэр нь бол Magnus-ийн цэцлэмжтэйгээр санаж эхэлсэн гэсэн. Тэгээд Simon Isabel-аар очиод хойлоо хасууд байсан гэсэн чи Isabel үгүй тэр талаар битгий яриггүй Simon Isabel хэлдэг байхгүй. Би чиний бодожсэн хүн бишэж олноо. Гэтэ тэр хүн бол би байсан гэдэг нугаас ойлгомжтой. Би чиний төсөөллийн тэр баатарчин байхад болсон. Гэтэ надад дахиад нэг боломж олох юм бол би хичээгээд үзье. Би баатар болох гээд хичээгээд үзье гэж хэлэнгүүт Isabel зөвшөөрөөд ингээ нэр хөөрхөн буцаад баг үерхэд эхэлдэг юм аа. За ингээд Teresa Grey гэдэг нэг хөөрхөн эмэгтэй гарч ирэн. Тэр нь болохоор шидтэн эмэгтэй байгаа. Teresa Grey болохоор Захари ах гэдэг нэг чимээг авахж байгаа болсон ах шүү дээ. Тэрний найз хэн байгаа. Тэгээд Teresa Grey болон Захари хоёр Clary хамгийн анх төрхтөн сүдрийн ангуучдыг огтож авах хамгаалах ёслол хийж үжсэн байна. Тэгээд Clary анх Teresa Grey-тэй танилцдаг. Тэгээд Grey Frey гэдэг чинь болохоор нэг Grey нэрээс авсан овгоор охиноо нэрлсэн байсан. Jocelyn Fair Child-ийн Fair тэгээд Grey Ray гэдэг Frey гэдэг нэртэй болсон бахнэ манай Clary. За тэгээд эндээс нэгэн болдгон болохоор Teresa Grey Clary-д нэгэн рүүнээ тэмдгийн ном бэлгэлдэг. Дээрээс нь Herondale-ийн удмын бүгжийг бэлгэлдэг. За энэ бол James Herondale-ийн удмын бүгжөө. Тэгээ Jace чи өгөөрэй гэж хэлдэг. Тэгээ овгийнхан талаар би түнд ярьж өгье гэж бодсон боловч Magnus одоохондоо хэрэггүй гэж хэлсэн. Тэгэхээр одоохондоо ачаа өөрөөгөө байгаа дээрээ аж жаргалтай байгээ гэж хэлдэг. Тэгээ юу гэдгийг би яг ойлгодгүй. Дараа дээрх юм дээр л тодорхой болдог байх. За юм. Яг Teresa Grey гэж хийн, Jace Herondale гэж хийн, Jace гинэ, James Herondale гэж хийн, түүний дүү гэдэг Lucy Herondale гэж хийн, Will Herondale гэж хийн гэдгийг ингээ мэддэхгүй байгаа. Тэр дараа нь тодорхой болох байх. За тэгээд Magnus, Alec, Maya, Beth, Clary, Jace, Simon, Isabel бүгдээрээ хасасараа Luke-ийн эдлэн газрын нур хэрэг дээр болцоод тэгээ гоё дэвсдэг юм дэвсээд хөвтээд тоглож нэргаад энэ ном маань дуустдаг байгаа. Тэгээ мартаж харанхуу дайнд бол ялсан. Гэхдээ Magnus-ийн санаа зовж байгаа болохоор одоо
феринүүд бол зүгээр өнгөрөхгүй дараа дараагийн дайм болно гэж бодсон. Гэтэ Катеринаг нөгөө шиддэм ихтэй штэ Магнус тэлхтэй. За өнөөдөртөө л анхаарлаа хандуулаа. Тэдний төлөө, тэдний өргөтүүдийн төлөө санаа жоохон л одоохонд эрт байна гэж хэлдэг. Тийм тэгээд хөөхөн төгсөж байгаа. Тэгээд Марта Жаслин маань шинтхэн нөхөртэй болоо Клэри Манжис тэгээ Ирксивер Изабель Саймор ч гэсэн навтраа болоод Мая ч гэсэндээ өмнөх найзлагаасаа авсан сэтгэлийн шарах уу гашуугаа даван туулж бидтэй холбоотой болж эхлээд тэгээд дуусж байгаа. Гэтэ би жоохон Маяг бол гайхдаг л да. За тэр ч яваа тэгээд хүний л сонголт гэдэг шиг тийм. За ингээд бүхэл бүтэн 6 номыг та бүхэндээ ярьж өглөө. Тэгээд ойлгомжгүй байсан бол уучлаарай. Тэгээд энэ номуудыг маань ингээд сонссонд маш их баярлалаа. Намайг дэмжсэнд бас маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа номуудаар уулзлаа. Түр баяртай. Тэгээд лайк дараарай, subscribe дараарай, share хийгээрэй. Баярлалаа.